За манай шинэхэн одоо доктор Виктор манай одоо лайв оролцож байна. За ингээд зочиндоо одоо лайв хэлэлцэлтийг өгье. Тэгээ өөрийгөө товчхон танилцуулаа, судалгааны ажлаа танилцуулаарай. За сайн байна уу? Намайг Цогоатрын Виктор гэдэг. За одоогоор TC мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн систем айлгуулын салбарт багшаар ажиллаж байгаа. За 10 жил болохоор юуны хойшимны нэрээр 14 дугаар дунд сургуулийг 2007 онд төгссөн. Тэгээ сургуулаа төгсөөд TC мэдээлэл холбоо технологийн сургуулийг мэдээллийн системээр өсөж орсон. Тэгээд 11 онд мэдээллийн системийн бакалаврын зэрэг хамгаалаад дараа нь Япусуна Net гээд компани дата инженерээр 6 сар ажиллагаад бусад сургуультай сургалтын мастер дадлагдагчлаач тэгээ багш хүртэл ажилласан. Тэгээ 2013 онд магистрийн зэрэгээр байгууллагын системийн эрсдлийг үлдэж харах хэсгийн судалгаа төдийд хамгаалсан. За тэгээ 2013 оноос 2019 он хүртэл сургуультай багшаар ажиллаж байгаад 2019 оны 4 сард Японы улсын Нарагийн шинжлэх ухаан технологийн сургууль. За тэгээд мэдээллийн авсан төвчний сургууль гэж байгаа. Тэрийн cybersecurity лабораторид доктор оюутнаар явуулсан. За мөн багшилж хугацаанд манай мэдээлэл холбоо технологийн сургуулийн хажууд Cisco Academy гэж байдаг. Тэр Cisco Academy болохоор юугаар инструктораар бас ажиллаж байсан. За бацхандаа танилцуулга маань иймэрхүү. Тэгээд 2022 оны 2 сард сая доктор хамгаалсан тийм. 2022 оны 2 сард хамгаалаад тэгээд 2022 оны 3 сарын 30-нд Монголда буцаж ирсэн байна. Нарагийн их сургуульд. За тэгээ одоо болохоор Монголда шүтэст одоо багшлаад өргөжлүүдээ багшлаад явж байгаа тийм. Аха. За баярлалаа. За одоо тэгвэл одоо ахтар одоо судалгааны ажиллагааны талаар ярина да. За. Ja. Харагдаж. За deep learning based cyber attacks behavior analysis for IoT ecosystem. За ингээд судалгааны ажиллагаа танилцуулаарай. Ер нь яагаад энэ ажил маань хэрэгтэй юм тийм ээ? За энэ ажил маань юу юм? За энэ ажил маань яагаад хэрэгтэй? Ямар ер нь аргачлалууд ер нь байдгийг, за тэндээс ямар дутагдал байдгийг тэгээд өөрийн чинь хувь нэмэр яг яаж орж ирж байгаа юм тийм ээ? Шинэлэг одоо шинэлэг ухаанд энэ одоо судалгааны literatureт өөрийн хувь нэмрээ яаж оруулж ирж байгаа юм гэх мэтээр ингээд яриад явуул зүгээр санагдчих байна. За deep learning based cyber attacks behavior analysis for IoT ecosystem гэдэг энэ маань болохоор ерөнхийдөө IoT-ийн төхөөрөмжүүдийн одоо хардлагыг одоо шинэ чанар суурилсан байдлаар анализ хийгээд deep learning-оор илрүүлэх гэсэн сэдвээр докторийн диссертаци байгаа. За энэ ажил дээр эхлээд мөх жаргал агшин маань хэлснээр за яагаад энийг ингэж илрүүлэхийн чухал вэ гэдэг талаараа ярив. За яагаад гэвэл бидний өдөр тутмын амьдралд хэрэгжиж байгаа IoT төхөөрөмжүүд ашиглаж байгаа. Жишээ нь одоо гар удаас ухаалаг цаг, за IP камер, ухаалаг машин гэх мэтчлэн. За тэгээд энэ IoT төхөөрөмжүүд маань бидний өдөр тутмын амьдралыг илүү тав тустай болгож байгаа. За ажлыг маань хөнгөвчилж байгаа. За тэгээд Business Insider гэж байгууллагын гаргасан судалгаагаар 2027 онд гэхэд 41 тэрбум IoT төхөөрөмжүүд интернетэд холбогдно гэж одоо таамагласан байна. Тэгэхээр энэ IoT төхөөрөмжүүдийн тоо олжраад бид нар өдөр тутмын амьдралдаа хэрэглэгдэж байгаа төхөөрөмжүүд маань одоо олон болох тусам яаж байгаа гэхээр энэ дэр аюулгүй байдлын асуудлууд гарч ирж байгаа. Яагаад гэвэл IoT төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхдээ хямд өртөгтэй байдаг учраас үйлдвэрлэгчид маань одоо аюулгүй байдлыг энэ одоо фичрүүдийг нэмэхгүйгээр үйлдвэрлэгчдэд яг аюулгүй байдлын төдийлөн санхүү одоо зарцуулдаггүй. Тийм учраас IoT төхөөрөмжүүд маань үйлдвэрлэгчдэд аюулгүй байдлын эрсдэлтэй үйлдвэрлэгдээд гараад ирдэг.
За тэгээд тооцоолсон бат хүчин чадал бага учраас аюулгүй технологиудыг одоо уламжлалт технологиудыг одоо хэрэгжүүлэхэд жоохон төвтэй байдаг. Хоёрдугаар болохоор IoT төхөөрөмжийг хэрэгжүүлж байгаа хэрэглэгч маань болохоор аюулгүй байдлын төдийлөн анхаардаггүй. Одоо ухаалаг цагаа ч юм уу яг авсан бол анхны дефолт бургаагоор бид нар хэрэглэсээр байгаад тэрэн дээр яг аюулгүй байдлын ямар тохиргоонуудыг хийх үү, одоо үйл системийг нь апдейт хийх үү гэдгээр төдийлөн анхаардаггүй учраас сүүлийн үед хакерууд маань яадаг болсон бэ гэхлээр энгийн одоо компьютеруудыг хадгалаад өрснөөс илүүтэйгээр IoT-ийн төхөөрөмжүүдийг хадгалах нь илүү хялбар байна гэж үзээд сүүлийн үеийн хадгалагчдын таргетууд нь IoT төхөөрөмжүүд мөн IoT төхөөрөмжүүдийг ашиглаж хийх одоо хадгалагчдын тоо хурдтай өсөж байгаа. За анхны нэгэн томоохон жишээ нь болохоор Mirai botnet-ийг ярьдаг. Энэ яасан бэ гэхээр 2016 онд хакерууд одоо default username-тэй байгаа ихэвчлэн IP камерууд гэж байгаа 100,000 IoT төхөөрөмжүүдийг чихэндээ оруулаад за тэгээд DDoS халдлагыг хийсэн. За энэ DDoS халдлагын улмаас одоо Airbnb, Netflix гэх мэтчлэн алдартай бие сайтууд маань тодорхой цагийн турш одоо халдлагад өртөж одоо үйл ажиллагаанд давалсан байгаа. За тэгээд IoT төхөөрөмжүүд дээр аюулгүй байдлыг одоо шийдлийг боловсруулахад ямар асуудлууд гарч байгаа вэ гэдгийг ерөнхийд нь тайлбарлая. За IoT экосистем маань болохоор ерөнхийдөө дөрвөн түвшингээс одоо бүрдсэн гэж үзэж байгаа. За sensing layer буюу IoT төхөөрөмжүүдээс сүлжээний орчин, за энэ маань Bluetooth-ээр, за 5G-гээр, 4G-гээр, за wireless-аар, за тэгээд middleware application layer гээд за энэ IoT төхөөрөмжүүд маань маш олон төрлийн төхөөрөмжүүд, маш олон төрлийн сүлжээ одоо дамжуулах орчныг ашиглаад сүлжээнд холбогдож байгаа нь IoT төхөөрөмжүүдийн одоо нууцлал хамгаалтыг нь хангасан одоо challenging тийм тасаг болж байгаа. За тэгээ хамгийн ихний асуудал нь болохоор өмнө би хэлсэн энэ дээр нөгөө нэг юуны хувьд нөөцийн хувьд одоо хязгаарлагдмал байдаг учраас тийм хүчтэй одоо шифрлэгтэй алгоритм ашиглаж чадахгүй. За тэгээ вирусны эсрэг програм хангамжийг бас төхөөрөмж дээрээ шууд зөвлөдөөд апдейт хийгээд шалгаад явахаар тооцоолсон бодох хүчин чадал нь хацсангүй бага байж байгаа. За тэгээд төхөөрөмжүүдийг анхнаасаа нөгөө одоо нууцлалгүй үйлдвэрлэсэн байдаг гэдгийг хэлсэн. За тэгээд IoT төхөөрөмжүүд дээр болохоор маш тийм критикал мэдээлэлүүд тулгарч байдаг. Одоо жишээ нь бидний ухаалаг цаг маань бидний өдөр тутмын амьдралыг одоо хэдэн алхам алхах чинь, хаашаа явж чинь, за тэгээд локейшнүүд гэх мэтчлэн тэгэхээр IoT төхөөрөмжүүдээс за тэнгуүтэй сүүлийн нөгөө ухаалаг эмнэлэг энтер дээр бас IoT төхөөрөмжүүд нэлээд ашиглагддаг болсон. За ухаалаг машин гээд за тэгэхээр эдгээр төхөөрөмжүүд маань хэрэг хадгалагад өртөх юм бол одоо мэдээлэл алдах юм бол эсвэл удирдлага алдах юм бол бусаад үүсэх эрсдэл нь нэлээд том байдаг. Ухаалаг машиныг одоо хакерууд хэрвээ шиндээ оруулах юм бол тухайн машины хурдыг ихсэх, хаалгыг нь онгойлгох гэх мэт үйлдэлүүдийг одоо хийх боломжтой байгаамаа. За тэгэхээр бид нэр энэ IoT төхөөрөмжүүд дээр тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд одоо ямар аргыг санал болгож байгаа вэ гэхлээр нэгдүгээр IoT төхөөрөмжүүд маань одоо тооцоолсон бодох хүчин чадал багтаа байгаа учраас сүлжээнд нь хавтлагыг илрүүлдэг одоо шийдлээ байршуулъя. За тэгэхээр төхөөрөмж дээрээ биш сүлжээгээрээ за тэнгууд IoT төхөөрөмжүүдийг удирдахтай болох дээрээ software defined network гэсэн технологиг ашиглая. Энэ нь яаж байгаа вэ гэхээр сүлжээнд холбогдсон байгаа одоо IoT-ийн төхөөрөмжүүгөө сүлжээнд холбогдох уу, өвдгийн дамжуулахгүй юу гэдгээр software defined network-оор шийдье. За тэгээд олон төрлийн IoT төхөөрөмжүүд байгаа учраас тэр төхөөрөмжүүдийг одоо хадгалагыг илрүүлэхэд signature суурилсан одоо хавтаг илрүүлэх системээр илрүүлэхээр төхөөрөмж болгоны signature одоо төлөв байдал дамжуулж байгаа өвдөл нь өөр учраас төхөөрөмж болгоны хувьд илрүүлэхэд бас жоохон төвөгтэй байна. Signature байдлаар гэж үзээд anomaly байдлаар хавтагаа илрүүлэхтэй болох дээрээ хиймэл аюун ухаан буюу хиймэл аюун ухааны нэг салбар болох deep learning ашиглая гэж шийдсэн байгаа. Зорилгоо болгож тавьсан байгаа. Эхний зорилго нь тэгээд IoT төхөөрөмжүүд дээр хадгалагуудыг иймэрхүү байдлаар шийдье. Хоёр дахь нь болохоор IoT аппликейшнүүд дээр бас мэдээ хадгалагууд гарч ирж байгаа. Тэр дундаа DDoS хадгалагууд,
өмнө нь хэлжсэнчлэн тэгээ шийдвэрлэлийн DDoS халтгуудын тоо маань ерөөсөө буурахгүй жил болгонд нэмэгдчихэд яагаад ингэж байгаа вэ гэхээр байнга нэг одоо удамшлалт тийм DDoS халтгыг илрүүлэх системүүдийг даваад гараад чадчихдаг шинэ халтгууд жил их тусам гарч ирж байгаа учраас DDoS халтгын маань тоо маань ер нь өсөөр байдаг. Тэгэхээр IoT-ийн VSID бас шинэ төрлийн DDoS халтгыг IoT аппликейшнүүд дээр одоо ямар хор хөнөөд өсгөх болох юм гэдгийг судлаад тэгээ энэ халтгыг бид нар бас илрүүлэх боломж байна уугүй юу гэдгийг дээр шийдэл боловсруулах гэж хоёрдугаар зорилгоо тавьсан байж байгаа. За эхний зорилго дээр болохоор ensemble learning-ийн аргыг ашиглаад IoT төхөөрөмжүүд дээр аномалийг илрүүлэх гэсэн зорилго тавьсан. За IoT-ийн аюул байдлын челленжүүд дээр өмнө нь хэлсэн төхөөрөмжүүд маань олон төрөлтэй. За тэгээ конфликт байдаг. Учираас энийг яаж илрүүлэх вэ гэхээр хиймэл аюул ухаан ашиглая гэсэн байгаа. За хиймэл аюул ухаан дотроо болох дээрээ бид нэр data imbalance гэдэг парадигмыг авч үзсэн. За data imbalance парадигм маань яаж байгаа вэ гэхээр одоо IoT төхөөрөмжийн дамжуулж байгаа сүлжээний тийм их өгөгдөл донд халтгын өгөгдөл нь болохоор тийм маш бага хэмжээний байж болно. За ерөнхийдөө халтгын дата сэтгүүлдээр энгийн өгөгдлийн хэмжээнийг халтгын өгөгдлийн хэмжээнд бага байж байгаа. Тэгэхээр тэр бага хэмжээний тэр халтгыг одоо илрүүлэхэд болохоор хиймэл аюул ухааны машин сургалтын алгоритмуудын гүйцэтгэл маань одоо мууддаг. За тэгэхээр тэр бага хэмжээний халтгын өгөгдлийг илрүүлэхдээ ямар алгоритм ашиглах вэ гэдгийг судалж агаад probabilistic neural network-ийг ашиглая гэсэн. Энэ маань болохоор тэр энэ балансад дата сетээр сайн ажиллаж юм байна гэд өмнөх судлаачдын судалгааны үүдэн дээр байжсэн. За дараа нь болохоор энэ халтгыг бас үр ашигтай илрүүлэхийн тулд одоо тэр энэ халдлага мөн үү биш үгүй юу гэдгийг ялгаж байгаа шинэ чанар буюу фичрүүдийг зөв сонгох хэрэгтэй байна гэдэг дээр бид нэр авч үзсэн. Энэ дээр болохоор deep haften encoder-ыг ашигласан. Deep haften encoder маань болохоор бид нэр одоо энийг халдлага мөн байна уу биш байна уугүй юу гэдгийг ялгахдаа одоо 100 фичрүүд явах юм бол 100 фичрээс яг 20 халдлага илрүүлэхэд илүү чухал одоо асуудалтай байна гэдгийг энэ deep haften encoder маань автоматар сонгож байгаа. Дараа нь болохоор ensemble learning-ийн аргыг ашигласан. Ensemble learning-ийн арга маань data imbalance дээрээ одоо юуны машин болон гүн сургалтын аргуудыг хооронд нь нэгтгэхэд одоо гүйцэтгэлийг сайжруулах зорилготой ашигладаг арга байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ deep haften encoder, probabilistic neural network, ensemble learning гэдэг аргуудыг ашиглаж байгаа олон төрлийн IoT төхөөрөмжүүдийн data imbalance гэсэн асуудлыг шийдэх гэсэн. За дараагийнх нь болохоор software defined network-ыг ашиглаад одоо нэг нөөцийн хувьд тийм хязгаарлагдмал гэдэг асуудлыг шийдэгээсэн. Сүлжээнд нь халтгаа илрүүлээд удирдлагыг software defined network-оор хийя гэдэг. За дараа нь болохоор real time response-ийг бас software defined network-оор хийж байгаа. За дараагийн асуудал нь бид нар IoT-ийн төхөөрөмжийн ирээдүйн төлөвийг нь таамаглаж чадах уу гэдэг одоо тийм челленж гарч ирсэн. Хэрвээ бид нар IoT төхөөрөмжүүдийн одоогийн статусууд байж ах юм бол ирээдүйд одоо энэ IoT төхөөрөмжлөр асуудал гарах магадлалтай гэдгийг таамаглаад тэрнээс нь бас урьдчилан сэргийлж болох юм аа гэд энэ дээр болох дээрээ deep learning STEM алгоритмыг ашигласан байж байгаа. За манайд чинь түрүүнийхээ нэг ухраагаад харуулчих. За энэ дээр болохоор за нэгдүгээр IoT систем гэдэг зүүсийн интернет гэдээ яриад байгаа тийм ээ. IoT гэхээр одоо яг одоо за мэдгүй хүн байж магадгүй. Хэрвээ тийм байгаа бол яг энгийнээр тайлбарлаад хэлвэл яг юу вэ? Энгийнээр тайлбарлаад хэлэх юм бол тооцоолон бодох одоо хүчин чадлын хувьд хязгаарлагдмал сүлжээнд холбогдох боломжтой төхөөрөмжийг IoT төхөөрөмж гэж нэрлэж байгаа. За энэ дээр гар утас ер нь компьютероос бусад бараг сүлжээнд холбогдож байгаа бүх төхөөрөмжүүд IoT төхөөрөмжтэй ороо явчихж байгаа. Тэгэхээр одоо бидний амьдралд байдаг жижиг одоо за гар утаснаас ихсүүлээд одоо интернет камер тийм ээ. Security ямар нэгэн тохиолдлын системүүд, ямар нэгэн одоо feed band тэнүү tracker одоо fitness tracker эсвэл ингээд зүгээд явдаг одоо хяналт хийгээд ингээд явдаг бүх л юм орох нь шүү дээ. Одоо автомат одоо
гэр орны тавил одоо цахилгаан хэрэгслүүд тийм ээ. Аха. За тэгэхээр энэ дээр resource constraint гэдэг нэг юм байна. За эхний дээр challenge бол complex and dynamic attack detection, data heterogeneity, data imbalance гэдэг. Эдгээр бол ерөөхдөө ойлгогдож байна. Тэгэхээр энийг дахиад нэг энгийн дээр нэг тайлбарлаад өгөөч. За complex and dynamic attack detection дээр болохоор яаж байгаа вэ гэхээр IoT дээр халдлагуудын тоо жил ирэх тусам өсөд байгаа. Энэ нь одоо нөгөө нэг IoT төхөөрөмжүүд дээр нөгөө нэг ботнетууд маань гарч ирээд за тэгмүүдээ тэд нар маань боловсронгуй болгоод үүсэж байгаагаа болохоор бид нэр complex attack гэж нэрлэдэг байгаа. Үзэмс халдлагууд маань боловсронгуй болоод байгаа. Тэгээд тэрийг илрүүлэхийн тулд бид нэрт одоо илүү боловсронгуй арга хэрэгтэй болоод байна гэдэг дээрээ үндэслээд эдрийг хийж хэлж байгаа. Data heterogeneity гэдэг дээр болохоор яаж байгаа гэхээр олон төрлийн IoT төхөөрөмжүүд байгаа байна. Одоо IP камер байна, тэгэнгүүтээ дулааны хэмждэг сенсор байна, ухаалаг, хаалга байна гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бүх төхөөрөмжүүд дээр тус дээр нь ингээд систем хөгжүүлж болж байна. Гэхдээ энэ бол бас жоохон комплекс байгаа дээр. Тэгэхээр энэ бүх төхөөрөмжүүдийг ингээд юуг нь шин чанаруудыг нь одоо ажиглаж байгаа төхөөрөмж болгоныхоо тэгэнгүүтээ одоо яг тэр хатлагад өртсөн гэсэн шин чанар илрэх үед энэ төхөөрөмж дээр асуудал гараад байна гэд тэгээ хариу арга үйлдэлийг авъя гэдэг үүднээс тэр data heterogeneity гэдэг нь олон өөр IoT төхөөрөмжөөс олон өөр үйлдэл үүсэж чинь энэ дээр анализ хийж хагаад энгийн одоо байгаа дээ нөө эсвэл асуудал үүсэж байна уу гэдгийг илрүүлъя гэж хэлж байгаа. Data imbalance гэдгийг нь болохоор энэ түрүүний зэн тайлбарласан жагсаа. За resource constraint гэж ярьж байна тийм ээ. Яагаад resource constraint үүсэж байгаа юм бэ гэдэг шалтгаан нь яг цааш шалтгаан нь юу юм бэ? Яагаад энэ одоо resource багтаатай resource одоо боломж байхгүй байгаа тийм ээ. Энэ дээр болохоор төхөөрөмжийн маань IoT төхөөрөмж маань өөрөө тэр одоо компьютерыг бодвол жижигхэн төхөөрөмжүүд байдаг тийм. За гар утсаад бас харцангуй тондоо орчин. За тэнгүүд тухайн төхөөрөмжтэй нөгөө CPU, RAM, hard disk нэг хэмжээ энэ төр нь болохоор бага болоод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө нөөцийн хязгаарлагдмал гэж үзээд энэ төхөөрөмжтөр одоо тэр батарейны хувьд бас нэлээд асуудал гараад байгаа. Төхөөрөмжүүд маань нөгөө батарейгаараа олон цаг ажиллах шаардлагатай учраас тэр төхөөрөмжүүд дээр аль болох бага юмнууд инсталлдаг гэж одоо яг үндсэн үйл ажиллагаагаа хийгээд дээрэс нь нэмэлт юм нь бага одоо суулгагддаг тэр төхөөрөмж удаан хугацаанд ажиллана гэд тэгэнгүүт security-ийн технологиуд маань одоо юу гэдгийг орж ирж байгаа урсгал дээр нь төхөөрөмж дээрээ суулгасан байж байгаа юм бол байнга шалгалт хийгээд юм уу илүү функц ажиллаад эсвэл тухайн төхөөрөмж дээр өгдлөө дамжуулах encryption алгоритм нь хүчтэй алгоритм хийчихэнгүүт тухайн төхөөрөмжийн ресурсыг яг үндсэн үйл ажиллагаанд нь биш security дээр нь илүү ажилуулах тийм шаардлага гарчаад байгаа болохоор тэр resource constraint-ийн асуудал гарч ийна гэж үзээд байна. Тийм болохоор үйлдвэрлэгчид маань яг security хэсэг дээрээ төдийлөн анхаарахгүйгээр үндсэн үйл ажиллагааг нь ажилуулаад security хэсгийг нь орхиод төхөөрөмжүүд үйлдвэрлээд аль хэдийн тэрбум төхөөрөмж үйлдвэрлэгдээ гарсан бид нар маань сүлжээ нь холбогдсон одоо таргет болоод байна гэдэг асуудал гараад байна. Ер нь бол ингээд өөрийгөө сайн хамгаалах чадваргүй одоо тэр одоо decryption хийж одоо кодлоод ирсэн кодыг одоо датаг буцаагаад decode хийгээд гаргаад ирэх чадвар. Уулын чадвартай боловч даанч тэрийг нь хэрэглээгүй тийм ээ ашиглаагүй. За тэгээд анхнаасаа үйлдвэрлэхдээ ингээд тэр одоо decrypt хийдэг одоо feature-ийн гэх юм уу үйлдэлийг нь аваад хайцсан эсвэл бүр багсгацсан тийм ээ. Тэрнээсээ болоод тэр төхөөрөмжүүд маань яг одоо бол ингээд интернет холбогдоод ингээд attack-нд хакерт болоод байна. За одоо бидний сонсчснаар одоо ингээд нөгөө нэг юм ухаалаг жорлон байсан гэж аахгүй нэг айлт жорлон ухаалаг. Тэгээд ингээд нөгөө хакерт болоод ингээд ерөөсөө өдөржингөө ингээд усын татаад байна гэж аахгүй. Усын татвал ингээд жоон байж аал усан татагдаад байдаг ингээд гэх жишээний. За тэр бол одоо бас энгийн юм байна л да. За бусад нөгөө янз янзын камертай том төхөөрөмжүүдийн хувьд бол одоо нөгөө зургийн бичлэгийг нээгээд видеог нээгээд ингээд хүний аюул говийн орон зайд хаалдах тийм мэдээлцэндээ гарч ирнэ. За тэгвэл
IoT security challenge ингээ гоё багцлаад харуулчлаа. За тэгмүүд эргээгээд одоо энэ challenge-уудаа яаж одоо address хийх вэ, асуудлыг шийдэх вэ гэдэг гүн сургалт, ensemble learning, probabilistic neural network гэх мэтийн аргачлалууд ашиглаж байна. За энийг бол хоёулаа угаасаа одоо энгийн хүнд гэх юм уу тайлбарлахаар яриад бол дийлэхгүй байна. Тэрний цаг бол явахгүй байна. Гол санаа бол deep learning, machine learning гэдэг зүйл бол одоо уламжлалт програм хангамжийг бодох юм бол програмын одоо алгоритмыг бодох юм бол хүний оролцоо багтаагаар датан дээрээс нь тулгуурлаад өөрөө учрыг нь олоо явцдаг юм ухаалаг аргачлал гэж хэлэх юм уу да тийм үү. За software defined networking гэдэг нь яагаад энэ дээр solution болж орж ирж байгаа юм бэ гэдгийг жоохон товчхон ойлгомжтой яриад өгөөч. За энэ дээр ингэж байгаа бид нэр одоо deep learning-ийн алгоритмаа хөгжүүлээд тэр алгоритмыгаа хаана байршуулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэн дээр төхөөрөмжүүд дээр байрлуулах юм бол deep learning маань өөрөө тооцоолол их цаадж байгаа учраас нөгөө resource constraint төхөөрөмжүүд дээр маань одоо тийм сайн шийдэл биш. Тэгэхээр заавал SDN дээр болохоор controller гэж байгаа. За эхлээд нөгөө нэг IoT төхөөрөмжүүд маань хаашаагаа холбогдож байгаа вэ гэдгийг хэлэх хэрэгтэй байна. IoT төхөөрөмжүүд маань одоо тухайн байгууллагын access төвшөндөө ямар нэгэн төхөөрөмж рүү холбогдож байгаа. Одоо access point руу ч юм уу. За тэнгууд тэр төхөөрөмжүүд нь SDN switch руу холбогдно гэж үзэж байгаа. SDN switch гэдэг маань болохоор тэр SDN маань дотроо controller болон data plane болон control plane гэж байгаа. Data plane дээр болохоор switch-үүд байна. SDN дэмждэг switch-үүд байгаа гэж үзээд тэр төхөөрөмжүүд дээр маань IoT төхөөрөмжүүд холбогдсон. За тэгэнгүүт тэр switch-үүдээр ямар өгөгдлийг дамжуулах вэ, дамжуулахгүй вэ гэдгийг хаанаас шийддэг вэ гэхээр SDN controller-аар шийдэж байгаа. За тэр controller дээр нь болохоор бид нэр хөгжүүлсэн deep learning-ийн алгоритмыгаа байршуулчих. Тэгээд SDN switch-ээр орж ирсэн трафикийг controller руу явангууд deep learning-ийн алгоритм маань шалгаад энэ хардлагатай өгдлөө нөө хардлагагүй өгдлөө нөө гэд хардлагагүй өгдөл байх юм бол SDN switch-ээр IoT төхөөрөмжийн маань өгдөл цаашаа зүгээр дамжаа явна. Хэрвээ controller-аас энэ хардлага байна гэх юм бол SDN switch-ний тухайн IoT төхөөрөмж холбогдсон байгаа портыг нь сүлжээнээс салгаа гэсэн одоо командыг өгөх боломжтой технологи. Тийм учраас энэ технологиг ашиглах гэж байна. За ойлголоо. За prediction capability, long short term memory гэдэг. За энэ дэрлэг бас гүн сургалтын predict хийдэг цаг хугацааны орон зайны биш цаг хугацаанд хамаарсан өгөгдөлтэй боловсрол тэгээд ирээдүйг хэлж чаддаг аргачлал байгаа тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол яг IoT системийн ерөнхийдөө ирээдүйд юу болох гээд байна вэ гэдгийг таамаглах гэж оролдож байгаа л гэсэн үг үстэй тийм ээ. Тийм багшаа. Энэ дээр яг нөгөө төхөөрөмжүүдийнхаа гэхдээ одоо миний энэ цаатад юу судалгаан дээр болохоор ерөнхийдөө энэ нь асуудалтай байх уу, энгийн байх уу гэдэг хоёр статусыг ирээдүйд таамаглаж байгаа. За тэгвэл ийм юм байна те. Одоо нэг ямар нэгэн одоо мэдээ ороод ирлээ биш одоо дата өгдөл ороод ирэнгүүт тэрийг predict хийж үзээд за энэ ер нь асуудалтай хакерын зорилготой юм орж ирв үү энгийн байна уу гэдгийг хэлж өгнө л гэсэн юм байна шүү дээ тийм. За ярьлаа. За тэгвэл одоо үргэлжлүүлээд явъя да. За тэгээд contribution гэж байгаа мөнгө сургаал багшийн нэг ихний хэлэлцэхэд асуусан. За миний яг оруулж байгаа хувь нэмэр юу юм бэ гэж. За энэ дээр болохоор IoT-ийн энэ хардлагуудыг төхөөрөмжүүдийн хардлагуудыг илрүүлэхэд болохоор яг энэ ensemble learning-ийн арга буюу deep encoder probabilistic neural network-ийг нийлүүлж агаад за тэгээд data imbalance гэдэг асуудлыг одоо шийдэх гэж оролдож байгаа болохоор одоо анхны paper гэд энийг болохоор шинэлэг байдал гэж үзэж байгаа. Тэгээд дараагийн шинэлэг байдал нь юу вэ гэхээр нөгөө нэг хадгалгаа зөвхөн идрүүлээ зогсоогүй хэдэн үеийн гүйцэтгэлийг хадгалгаа идрүүлжүүл тэрийг IoT төхөөрөмжүүдийнхаа одоо өгөгдлийг яаж удирдах вэ? Ирээдүйн таамаглах боломжтой юу? Гэх мэтчлэн тийм аль болох цогцоор нь энэ IoT төхөөрөмжүүдийн хадгалгыг илрүүлсний дараа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ цогцоор нь юм танил болгож байгаа арга учраас энэ нь бас нэг шинэлэг тал болж өгч байгаа. За тэгээд
санал болгож байгаа аргаа болохоор бидний арга хэр ажиллаж байна вэ гэдгийг бид нэр шалгахдаа тест бед болон бенчмарк датасыг ашиглаж байгаа. Тест бед гэдэг маань болохоор бид нэр яг лаборатори орчинд өөрсдийнхөө төхөөрөмжүүдэд холбож байгаад үүсгэсэн тестийн орчин. Бенчмарк гэдэг маань бусад судлаачид IoT төхөөрөмжүүд дээр хадгалгаа үүсгээд одоо бариад авсан датаг тэгээд бидний одоо санал болгож байгаа арга тэр датасеттэй хэр ажиллаж байна, үр дүн нь хэр байна вэ гэдгийг асуусан баг. Саний энэ дээр нэг товчхон буцаагаад энэ нөгөө датасет нь бол хамгийн чухал тийм ээ. Одоо deep learning гүн сургалтын хувьд бол их л дата энэ янзын фичрийг агуулсан дата байх тусмаа сайн байдаг. Тэгэхээр энэ датагаа нэг жоохон тайлбарладаг ч. Яг ямар дата хэн цуглуулсан тийм ээ. Яаж ядсан тийм ханаас олсон. За энэ дээр болохоор бид нар benchmark dataset дээр болохоор NB-IoT гэдэг датаset авсан. Энэ Австрали их сургуулийн судлаачид үүсгэсэн. За би сургуулийн нэг яг зүйл яаж байгаа стейшнээс сургуулийг нь харъя. За энэ болохоор 9 төрлийн IoT төхөөрөмж байгаа. IP camera, за тэгээд thermostat, тэгээд ухаалаг, charge гэх мэтчлэн дээр 9 төрлийн IoT төхөөрөмжүүд дээр Mirai болон Flashlight гэдэг хоёр ботнетээр тухайн 9 төрлийн IoT төхөөрөмжүүдэд халдварлуулад тэгэнгүүтээ тэрнээсээ нөгөө юуныхан трафикийг нь барьж аваад за тэгэнгүүтээ тэр Mirai Flashlight дотроо болох дээрээ дахиад харж байгаа display-ийн Mirai юм уу, USB-ийн Mirai юм уу гэдэг тийм 10 төрлийн бас дотроо харж байгаа. За тэгээд нэг тэгээ фичер нь болохоор 115 фичертэй нэг юун дээр нэг датасет дээр тэгээ 9 IoT төхөөрөмжүүдээр Mirai болон Flashlight-аар халдварлуулсан 115 фичертэй тийм датасетийг болохоор benchmark датасет дээр сонгож авсан. За тэгээ юм бол яг IoT-гийн чиглэлээр халдлага өдрөөдөх чиглэлээр ийм одоо сүүлийн үеийн судалгаанууд ер нь baseline benchmark dataset энэ 2018 оных нүү 19 оных байгаа. Энэ датасетийг ер нь бол сүүлийн үеийн судалгааны ажлууд аваад тэгээ бид нэр өөрт дүнгээ энэ одоо бусад судлаачдын төвшүүлсэн машин болон гүйцэтгэх сургуулийн аргуудтай бас харьцуулсан байж байгаа. Энэ датасетийг за энэ дээр болохоор хүмүүс өөрсдөө IoT системүүдийг өгөгдсөн одоо вирусаар гэх юм уу те одоо юу халдварлуулад програмаар халдварлуулад тэгээд үр дүндээс нь үр дүнгийн одоо датагийн түүж аваад рекорд хийж аваад тэгээд лейбл хийгээд тавьсан гэсэн санаа тийм ээ. Зүгээр ингээд эсвэл ийм датасет байдаг уу? Одоо жишээ нь байдаг л ах л та. Зүгээр ингээд IoT төхөөрөмжүүд ингээд энэ тэнд байж идэг тийм ээ. Тэгээд халдлага төртөнгүүд нь дараа нь ингээд за сая юу болчих вэ гэдэг тэр дата стримийг нь олж аваад за ингээд энэ одоо халдлага төрсөн. Энэ дата орж ирснээс дараа л одоо манай энэ камера ажиллахаа болчлаа ч гэдэм үү. Ийм гэж цуглуулсан датасет байдаг уу? Яг тийм real байдлаас цуглуулсан датасет лейблэлсэн нийтэдэл байхгүй шиг байна. Ерөнхийдөө бол дандаа лаборатори орчинд төхөөрөмжүүдийнхаа нөгөө энгийн үйл ажиллагааг ингэж барьж байгаа. Тэгээд дараа нь болохоор яг өөр халдлагуудаа үүсгэж барьсан датасет байгаа. За За тэгээд бидний санал болгож байгаа системийн архитектур маань байгаа. Түрүүнд мөнгө жаргал асууж ирсэн. Энэ дээр болохоор систем маань IoT төхөөрөмжүүд бүрдэн. За IoT төхөөрөмжүүд маань SDN switch-үүд рүү холбогдно. За тэгээд SDN switch-үүд маань IoT төхөөрөмжүүдийн өгөгдлийн урсгалыг энэ detection module руу дамжуулна. Detection module дээр болохоор бидний санал болгож байгаа нөгөө deep ensemble learning арга маань одоо зөвлөдөгдсөн байна гэж үзэж байгаа. За тэгээд энэ detection module дээр болохоор эхлээд learning module-аас training data орж ирнэ. Бид нар модельд болохоор сургагдсан модель байна гэж үзэж байгаа. Энэ offline байдлаар ажиллаж байгаа. За тэгэхээр сургагдсан гэдэг маань болохоор IoT төхөөрөмжүүдийн шин чанаруудыг нь аваад тэгээд feature extraction хийгээд за тэгээд модельд сургасан байна гэж үзэж байгаа. Тэгээд detection модель дээрээсээ хэрвээ трафикийн маань нөгөө энгийн өгөгдөл байна гэж үзэх юм бол SDN switch-ээр өгөгдөл маань дамжаад явчихна. Хэрвээ malicious байна гэж үзэх юм бол энэ дээр 3 төрлийн үйлчлэгийн нэгдүгээрх нь болохоор тухайн төхөөрөмжийг шууд сүлжээнээс хязгаарлаж болно. Хоёрдугаарх нь болохоор тухайн төхөөрөмж маань яг
юу өөрөө хадлага хийгээд байна уу эсвэл хадлагын бай болоод байна уу гэдгийг та одоо юу шинжилнэ. За тэгээд тухайн төхөөрөмжийнхаа нөгөө бас сүлжээний урсгалынх нь нөгөө дамжуулж байгаа трафикийг нь лимит тогтоогоод хурдыг нь багасгаж өгнө гэсэн юм 3 төрлийн хариу үйлдэлийг үзүүлээд тэгээд свичүүд дээр энэ IoT төхөөрөмжүүдийн статус хадгалагдаж байгаа. Энэ статусыг нь авч агаад нөгөө ирээдүйн төлбөрийг нь таамаглана гэж үзэж байгаа. Сүлжээний урсгалын нөгөө дамжуулж байгаа трафикийг нь лимит тогтоогоод хурдыг нь багасгаж өгнө гэсэн юм 3 төрлийн хариу үйлдэлийг үзүүлээд за тэгээд түрүүнд бидний тест бед датасет байгаа. Энэ тест бед датасетийн орчинд болохоор бид нэр IoT төхөөрөмжүүдээ SDN switch руу холбож байгаа. За тэгээ энэ дээр халдлагуудаа үүсгээд тэгээд өгслүүдэд барьж аваад тэгээд бичсэн байж байгаа. Юуных болохоор бидний benchmark dataset болохоор энэ IoT dataset-ийг авсан. Тэгээд түүнээс нь 5 баштай, 5 Mirai, за тэгээд нэг энгийн өгдөлтэй 115 фичертэй. За тэгээд бид нэр тест бед дээр болохоор multi-scale DDoS болсон DDoS халтлагуудыг үүсгэсэн. За тэгээд dataset-тэй үүсгэж болохоор single болон multiple attack гэж байгаа. Энэ болохоор single attack гэдэг маань халтлагатай, халтлагагүй гэдгийг танин, multiple attack гэдэг маань болохоор энэ Mirai-ийн UDP бүлүүд юм уу, Flashlight-ийн TCP attack юм уу гэд олон төрлийн ангиллыг хийж байгаа. За тэгээд энэ балансд датасет буюу одоо бага хэмжээний халтлагыг бидний санал болгож байгаа арга маань илрүүлэх боломжтой байна уугүй юу гэдгийг бас датасетүүдийнхаа тийм скэнерионуудыг үүсгэсэн байж байгаа. За diff autoencoder гэд түрүүнд ярьсан ашиглаж байгаа. За энэ маань яаж байгаа вэ гэхээр юм олон лейерүүдтэй. За тэгээд өмнө нь би хэлсэн гол зорилго нь болохоор фичрүүдийг багасгах зорилготой. За тэгээд фичрүүдийг багасгаснаар яг чухал фичрүүдийг авдаг. За тэгээд энэ маань болохоор encoder болон decoder гэсэн хоёр хэсгээс бүрддэг. За бид нэр фичр багасгах зорилготой байгаа учраас diff болон stacked autoencoder-ийн зөвхөн encoder гишгийг ашигласан. За тэгэнгүүтээ жишээ нь энэ 115 фичертэй энэ IoT датасет гэж авангууд бид нэр 115 за тэгээд 150 25 гэх фичер 25 хүртэл багасгаж агаад 25 фичрийг тэр нөгөө deep ensemble PND дэгөө оруулж ирээд classification хийсэн. Тэгэхэд deep autoencoder болон PNN-ийг нэгтгэхээр гүйцэтгэх нь илүү сайжирч байна гэд бидний дараагийн одоо туршилтуудын үр дүн дээр харагданаа. За тэгээд probabilistic neural network-ийг болохоор classification algorithm-аараа сонгосон гэсэн. За энэ маань яагаад гэвэл гол нь нөгөө энэ баланс датасет дээр insensitive буюу энэ баланс байсан ч гэсэн classification хийхдээ гүйцэтгэл нь одоо буурдаггүй гэж одоо өмнөх судлаачдын судалгаан дээр гарсан байсан учраас энэ алгоритмыг ерөнхийдөө сонгосон байгаа. За энэ алгоритм дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй багтаа. Тийм. Тэгээд энэ diff autoencoder-ийн encoder-ыг энэ PNN-ийг бас бид нэгийг ашиглаагүй олон PNN-ийг нэгтгэсэн. За тэгээ олон PNN-тэйгээ нэгтгэнгүүтээ тэр PNN-үүдийнх нь одоо энэ халтлагатай халтлагагүй гэж PNN болгох нь маань өөр хариу өгч болно. Тэдний хараасаа тэгээ majority-гоор хамгийн их одоо халтлагатай энэ халтлагагүй гэдэг санал авсангаараа энэ нь халтлага юмаа ингийн өгдөг юмаа гэж шийдвэр авъя гээд ensemble PNN diff autoencoder-ыг нэгтгээд энийг болохоор deep ensemble PNN гэж нэрлэдэг байгаа. За өмнө нөгөө нэг flow management дээр ярьсан нөгөө open талаа SDN switch руу маань пакет маань ороод ирвэл ямар одоо үйлдэлүүдийг хийх вэ гэж. За энэ дээр бид нар болохоор open талаавын POX control-ыг ашиглана гэж ер нь бол propose санал болгосон байж байгаа. За тэгээд legitimate байх юм бол яах вэ гэж. За тэнгууд датасет дээр болохоор бид нөгөө энэ балансд датасетийг ашигласан гэдгсэн. За энэ дээр харах юм бол энэ normal датасетүүд нь болохоор 100,000. За тэгээ энэ балансыг нь болохоор бид 4 төрлийн одоо 4 өөрийн балансд датасетийг авч үзсэн. 1%, 2%, 5%, 9% гэхэд тест бед болон benchmark датасет дээр за энэ нэг ахын бол халтлагатай үйлдэлүүдийн хэмжээ нь бага, тэгээд энгийн үйлдлийн хэмжээ нь их байгааг харж байгаа. За тэгээд юугаа
deep learning-ийн алгоритм руугаа датагаа оруулахын тулд бид нэр эхлээд энэ дата маань яг ямар хөө чин чанартай ямар дата байна гэдээ датагаа шинжилдэг. За тэгээд бид нэр датан дээр болохоор CDF функцийг ашиглаад за халдлагатай болон халдлагагүй өгөгдлийн маань датанууд маань хоорондоо хэр ялгаатай байна, ямар шин чанартай байна гэдгийг харуулсан. За энэ дээр болохоор тестбед болон бенчмарк дата сет дээр ижилхэн за энгийн болон халдлагатай өгөгдлүүд маань хоорондоо болохоор ялгаатай байгаа. Улаан нь болохоор халдлагатай, цэнхэр нь болохоор энгийн өгөгдөл байж байгаа. За тэгээд дараа нь нэг гүн сургалт болон машин сургалтын алгоритмуудаа бид нэр тайм гүйцэтгэлтэй ажиллахын тулд хайперпараметруудыг болохоор аль болох оновчтой сонгох хэрэгтэй байдаг. За тэгээд stacked болон deep uptime encoder дээр бид нэр хайперпараметруудыг туршиж үзэж байгаа. Дараа хайперпараметруудыг сонгосон байж байгаа. Optimizer дээр нь болохоор ADA delta, single attack дээр, must attack дээр болохоор ADAM, за тэгээд last function гээд биднийгээ сонгосон байж байгаа. За тэгээд PNN дээр болохоор бид нар sigma value-г сонгож байгаа. Ягаад гэвэл PNN алгоритмын маань гүйцэтгэл sigma дээр одоо тулгуурч гүйцэтгэл нь хамаарч байдаг учраас за sigma-га тэгээд 1.1-ээс 1-ийн хооронд sigma-нуудыг туршиж үзсэн. За энэчнээс бид нар бас нөгөө энэ болохоор single PNN байгаа. Single PNN-ийг харах юм бол sigma-гийн утга дээшлэх тусам нөгөө идрүүсийн гүйцэтгэл нь буураад тэг 99-ээс ахуулаад тэг 94 хүртэл гүйцэтгэл нь буурж байгаа. Энэ deep uptime encoder EPN-ийн stacked uptime encoder EPN гэдэг цэнхэр болсон ногоон нь бидний санал болгож байгаа deep ensemble арга байгаа. Энийг харах юм бол бидний санал болгож байгаа арганы маань гүйцэтгэл тэг 99-өөс дээшээгээ буюу sigma-гийн утга өөрчлөгдсөн гэсэн хайцсангүй тогтвортой гүйцэтгэлтэй байна гэж энэс харж байна. За тэгээ энэчнээсээ бид нэр хамгийн одоо оновчтой sigma-гийн утгыг сонгож авсан. Дараа нь болохоор deep uptime encoder-ийнхоо number of deep layers-ыг сонгож авсан. Хэдэн онлын болохоор deep uptime encoder-ийн layer маань олон байх тусмаа одоо илүү сайн feature extraction хийнэ гэж байгаа. За тэгээд бидний туршилтаар болохоор deep uptime encoder-ын жишээ нь deep uptime encoder-ийн хувьд дөрвөн layer дээр бол хамгийн одоо maximum detection rate аваад тэрнээс хоошоогоо болох дээр нь гүйцэтгэл нь буурсан байгаа. За тэгээд энэ туршилтынхаа үед бид нэр optimal deep layer-ыг deep uptime encoder болон stacked uptime encoder-ийн хувьд сонгож авсан. За дараа нь бид нэр хэдэн PNN-ийг нэгтгэх вэ гэдэг ensemble болгохын тулд бид нэр нэгтгэж байгаа. За тэгээд 5-ыг нэгтгэх юм уу, 9-ийг нэгтгэх юм уу, 19-ийг нэгтгэх юм уу? За яг ensemble болохоор энэ гүйцэтгэл нь тайлбараад байна гэдэг нь үнэн юм уу гэдгийг одоо үзэхийн тулд туршилт хийсэн. За энэ туршилтын дээр маань бид нэр 1-ээс 19 хүртэлх одоо юг PNN-үүдийг нэгтгэж үзсэн. За энэчнээс бид нар харах юм бол нэг дээр болохоор энэ за PNN-ийн гүйцэтгэл буюу single PNN-ийн гүйцэтгэл маань ерөнхийдөө 90%-тай. Энэ дээр болохоор гүйцэтгэл нь яахгүй өөрчлөгдөхгүй. За харин бидний нөгөө санал болгож байгаа stacked uptime encoder PNN, deep uptime encoder PNN-ийн гүйцэтгэлийн хувьд болохоор single PNN-ээс илүү байгаа. Мөн дээр нь ensemble-ийнх нь тоо нэмэгдэх тусам гүйцэтгэл нь сайжирч байгаа. За тэгэхээр 9 PNN-ийг нэгтгэхэд нэг PNN байхад 92.21% гүйцэтгэлтэй байсан бол 9 PNN-ийг нэгтгэхэд 93.7 энэ deep uptime encoder-ийн хувьд stacked uptime encoder-ийн хувьд болохоор энэ маань 91-ээс 93 гэдэг. Тэгэхээр PNN-ийг ensemble хийх юм бол за deep uptime encoder PNN-ээсээ илүү гүйцэтгэл нь сайжирч байна гэж үзээд бид нэр 9 гэсэн дугаартай одоо PNN-ийг ашигласан байгаа. Хэсгийг нэгтгэсэн байж байгаа. За тэгээд end IoT data set дээр за энэ болохоор 9% энэ баланс data set дээр тэгээд 9 уур IoT төхөөрөмж байгаа гэсэн тийм энэ дээр болохоор IP камерууд за тэгээд ухаалаг хонх за тэгээд температур хэмжигч гэх мэтчлэн төхөөрөмжүүд байж байгаа. За тэгээд энэ benign буюу энгийн өгөгдлийнх нь хэмжээ нь хадгалахтай өгөгдлийнх нь хэмжээ нь за тэгээд энгийн PNN бидний санал болгож байгаа арга гэдэг. За энэ дээр болохоор гүйцэтгэл нь одоо баг зэрэг илүү байгааг бол харж байна. Бидний санал болгож байгаа арга нь. За дараа нь болохоор яг энэ баланс дата сетийн хувьд болохоор нэлээд ялгаа гарч ирж байгаа.
1% энэ балансд дата set байж хахад бидний санал болгож байгаа аргын гүйцэтгэл энгийн PM-ээс болохлээрээ 1-3% илүү гүйцэтгэлтэй байж байгаа. За тэгээ бид нар гүйцэтгэлтэй үнэлттэй болохлээр MCC гэдэг метрикийг бас ашигласан. Ер нь бол accuracy F1 score дээр ашигладаг MCC-г болохоор яг энэ балансд дата set-ийн хувьд энэ гүйцэтгэлийг үнэлэхэд бас тохиромжтой байна гэж судлаачдын одоо юун дээр өгүүлбэрүүд байсан учраас энийг ашигласан. За тэгээд MCC-ийн хувьд ч гэсэн гүйцэтгэл нь single PM-ээсээ ер нь бол илүү байсан гэж үзэж байгаа. За тэгээд бидний STM-ийн хувьд за энэ болохоор ингээд STM switch-ээр хадлагатай өгөгдөл энэ болохоор энгийн өгөгдлүүдийн цэгрээр байж байгаа. IoT төхөөрөмжүүд маань ийм трафикийг бариад авах юм бол энгийн байх үе цэгрээр ийм баг байж байгаа гот хадлага ороод ирэнгүүт ийм огцом ихсэн. Тэгэнгүүт бидний ашиглаж байгаа нөгөө STM контроллер дээр алгоритм маань ашиглаад STM switch дээр одоо нөгөө rate limiting хийе гэдэг юм бол буцаагаад энэ нөгөө трафикийг ингээд бууруулах боломжтой байгаа. За squad report-ыг нь хаах боломжтой байгааг энэ дээр харуулсан байгаа. За энэ дээр болохоор бидний төхөөрөмжүүдийн 180 минутын датаг аваад за тэгээд ирээдүйн 40 минутынх нь одоо төлөвийг нь таамагласан байж байгаа. За тэгээд бидний STM маань болохоор 81.48%-аар ирээдүйд IoT төхөөрөмжийн статус маань иймэрхүү байх юм байна гэж таамаглаж байгаа. Тэгэхээр хэрэг хадлагатай байна, ирээдүйн төлөв дээр ямар нэгэн асуудал гарах юм байна гэж таамаглаж байгаа бол тэрнээс нь үргэлжлэн сэргийлэх арга хэмжээ авах боломжтой мó гэдэг байдлаар оруулж өгсөн. За тэгээд за бидний санал болгож байгаа арга дээр давуу тал нь болохоор гүйцэтгэл дата энэ баланс presented data дээр бол тарсангуй сайн байгаа. За тэгээд цогт тийм аргыг санал болгож байгаа. За сул тал нь юу вэ гэхээр бид нэр supervised algorithm ашиглаж байгаа учраас яг шинэ төрлийн хардлагуудыг илрүүлэх боломжгүй байж магадгүй гэж үзэж байгаа. Тэгээд ирээдүйн судалгааны ажил дээр эднэрийг оруулъя гэж бодож байгаа. За тэгээд офлайн байдлаар модель сургаад ажилласан учраас онлайн орчин дээр бас гүйцэтгэл нь ямар байх вэ гэдэг дээр бас бидний судалгааны ажлын тал байна гэж үзэж байгаа. За дараагийнх нь болохоор WAM design-ыг ашиглаад VSID-даас халтлагыг IoT аппликейшнүүд дээр илрүүлэх гэж байгаа. За төхөөрөмжүүдийн хувьд халдлага байж байгаа. За тэгэнгүүт төхөөрөмжүүдийг бид нэр хянахтаа одоо хандаж орохдоо их хвчлэн одоо аппликейшнээр дамжиж одоо хандаж орж байгаа. За тэгэнгүүт IoT-гийн аппликейшн дээр бас сүүлийн үед датас халтлагуудын хэмжээ одоо хурцтай өсөж байгаа. За тэгэхээр энэ халтлагууд маань би ихэд бас хэлсэн. Яагаад өсөж байгаа вэ гэхээр шинэ төрлийн датас халтлагууд гарч ирээд байна. Тийм учраас халтлагуудын тойроос буурах байна гэж. За тэгээд Kaspersky-гаас гаргасан судалгаагаар болохоор 2020 оны одоо quarter 3 болохоор датас халтлагын хэмжээ 24%-аар өссөн байна гэж байгаа. За тэгээд энэ Shan гэдэг судлаач маань болохоор шинэ төрлийн датас халтлагыг гаргаж ирээд за тэгээ энийг олохлоор IoT-гийн аппликейшн биш энгийн веб аппликейшны хувьд туршиж үзсэн байгаа. Тэгээд сүүлийн үеийн бас security-ийн репортууд дээр яг энэ BART буюу энэ short intermediate DDoS халтлагууд их гарч ирээд байна. Энэ халтлагын тренд нь их байна гэж бас гарч ирээд байгаа. Энэ халдлага нь яадаг вэ гэхээр DDoS халтлагын шин чанарын яг энгийн хэрэглэгчийн өгөгдөл дамжиж байгаа шин чанартай ижилхэн. Тийм учраас DDoS халтлагыг илрүүлдэг одоо IDS төхөөрөмжөөр ч юм уу илрүүлэх жоохон төвөгтэй болоод ирж байгаа. Тэгсэн хэрнээ одоо IoT аппликейшнуудын гүйцэтгэлийг нь удаашруулж чаддаг тийм шин төрлийн халдлага байгаа. За тэгэхээр contribution дээр юу байгаа вэ гэхээр бид нэр хамгийн анх удаа яг IoT аппликейшны орчинд энэ VSID-даас халтлагыг үүсгэсэн testbed орчныг үүсгэсэн. За тэгээд testbed орчин дээр VSID-даас халтлагаа туршиж үзсэн. Тэгээд data set-ийг цуглуулж авсан байгаа. Яг тэгээд тэр VSID-даас халтлагыг энэ IoT аппликейшн дээр болоод нөлөөлөл үзүүлж яах үгүй вэ гэдгийг одоо судлаад за тэгээд нөлөөлөл үзүүлж явах юм бол энийг энэ халтлагыг илрүүлэх боломж байна уу? Гүн сургалтын арга ашиглаад гээд илрүүлсэн байж байгаа. За тэгээд гүйцэтгэлийн үнэлттэй болохоор testbed болон benchmark data set-ийг ашигласан. Гэхдээ яг VSID-даас халтлагын хувьд одоогоор бол public benchmark data set гарч ирээгүй байгаа.
Тийм учраас бид нэр одоо энгийн DDoS халдлагын датасетийг ашиглаж юу асан байгаа, үнэлсэн байгаа. За зураг 18-аас бид нэр VSI DDoS халдлагыг харж байна. За уламжлалт DDoS халдлага маань яадаг вэ гэхлээр сервер рүү одоо их хэмжээний хүсэлтийг тасралтгүй дамжуулдаг. Тэгэхээр одоо сүүлийн системүүд тасралтгүй их хэмжээний хүсэлт олж ирж байгаа юм бол энэ нь DDoS халдлага байна гэдгийг илрүүлэх одоо тийм signature бас нөгөө аргууд ер нь бол гараад ирсэн. Харин VSI DDoS халдлага нь яаж байгаа вэ гэхлээр 50 миллисекундын турш одоо юу гэдгийг 100 юм уу 1000 хүсэлтийг илгээнгүүтээ 2 юм уу 3 миллисекунд 3 секунд ингээд зогсчихно. Дахиад 50 юм уу 60 миллисекунд хүсэлтээ илгээгээд дахиад 2 юм уу 3 секунд нөгөө халдлагаа зогсоочно. Тэгээ ингээд голдоо тасалдaltaй болчоод энэ нь яг энгийн хэрэглэгч хандаад байгаа юм шиг тийм behaviorтай болоод яг уламжлалт DDoS халдлага байна гэж одоо илрүүлэхэд жоохон төвхтэй болоод байгаа. За тэгээд бидний үүсгэсэн тест бед орчин маань болохоор нэг ийм орчныг лаборатори орчинд үүсгэсэн байгаа. Emulate хийгээд яаж байгаа вэ гэхлээр энэ Tracken ачааны машины компани бэ. Энэ ачааны машины компани маань болохоор одоо энэ ачааны машиныхаа шатхуун энтрийнхаа мэдээллийг болохоор IoT application server рүүгээ явуулъя. Хэдэн цаг ажилласан байгаа юм, ямар локейшн дээр байгаа юм гээд за тэгэнгүүтээ бид нэр 1000 хэрэглэгчтэй ийм IoT application байна гэд одоо emulate хийгээ үүсгэсэн. За тэгэнгүүт энэ аппликейшнгээр ингээд энэ ачааны машинууд маань сервер руугаа мэдээлэл дамжуулаад хэрэглэгчд маань хандаад мэдээлэл авч явах тийм энгийн орчин үүсгээд яг энэ энгийн орчинд үйл ажиллагаа явж явах үед нь VSI DDoS халдлага хийвэл энэ серверээс энгийн хэрэглэгчдэд өгж байгаа хариу үйлдэл ямар нэгэн нөлөө гарах нь уу гэдгийг үнэлсэн байж байгаа. За энэ дээрээс бид нэр үнэлгээг нь харах юм бол энэ логон болохлээрээ VSI DDoS халдлага сервер рүү хийгээгүй байх үед хэрэглэгч рүү энэ IoT application серверийн хариу өгөх хугацаа энэ маань болохоор 100 миллисекундээс бага хугацаанд хариу өгч чадж байгаа. Хацсангуй хурдан хугацаанд. За тэгэнгүүт бид нэр 2 ботнетээс 4 ботнетээс гих мэтчлэн 24 ботнетээс IoT application сервер рүү VSI DDoS халдлага хийсэн. За ингээд бол энэ серверээс энгийн хэрэглэгчдэд хариу өгөх хугацаа маань одоо багаар нэмэгдсэн. За тэгээд хамгийн ихтэй буюу 24 ботнетээс халдлага хийхэд IoT application серверийн хэрэглэгчдэд хариу өгөх хугацаа маань 1 секундээс их болсон. Тэгэхээр 1 секундээс их хариу өгч яана гэдэг маань энэ бол интернетийн одоогийн орчинд удаан гэсэн үг. За тэгэнгүүт ингээд удаан болонгууд яг гэхээр тэр аппликейшны хүмүүс маань хэрэглэхээ болно, өөр аппликейшн хэрэглэдэг болно, гих мэтчлэн нэр хүнд болон тийм санхүүгийн хувьд хохирол учрах боломжтой байна гэдэг. За тэгэнгүүт энэ халдлага хийж явах үед энгийн хэрвээ DDoS халдлага байсан бол CPU болон RAM дээр өгөх ачаалал, сүлжээний ачаалал нь бүр энгийн үеэсээ хит ингээд өөр бэ. Тийм учраас тэрийг илрүүлэх боломжтой. Харин VSI DDoS халдлагын хувьд болохоор бид нэр CPU-ийн одоо хэмжиж авсан байгаа. Халдлагагүй үед болохоор нэг 5-аас доошогоо тэгээд яг халдлагатай үед болохоор нэг 5-аас 15-ын хооронд. Энэ гэхдээ бол нэг тийм огцом ялгаа биш, баг зэргийн ялгаа байгаа. Гэхдээ бол огцом ялгаа биш. Сүлжээний трафикийн хувьд бас энэ 3500-аас 4000 пакетийн хооронд энгийн үед байгаа бол яг халдлага хийж авах үедээ болохоор 4500-аас 5500-ийн хооронд энэ пакетийн хэмжээ байна гэдэг. За нэгээс би нөгөө яг сонгосноо оруулаад байгаа. За тэгээд бид нэр энэ халдлагаа үүсгэхдээ болохоор юу асан байгаа? 50 миллисекунд тутамд 100 одоо юу request-ийг 24 ботнетээс юу л IoT application server рүү хийхээр юу VSI DDoS халдлагыг үүсгэсэн байж байгаа. За тэгээд энэ халдлагаа үүсгээд бид нар ер нь бол энэ IoT application дээр VSI DDoS халдлага нь гоцыг нь бууруулж байгаа юм байна. Тэгээд CPU болон сүлжээний трафик нь ерөнхийдөө бол бас баг зэрэг ялгаатай байна. Гэхдээ яг уламжлалт DDoS халдлагыг хатгалтай харьцуулахад хацсангуй бага ялгаатай байна гэдэг. Тэгээд энэ халдлагыг одоо дата сетийг энэ барьж аваад гүн сургалтын аргаар илрүүл болох уу гэж үзээд тэгээд OneDCN гэсэн аргыг ашигласан. За энэ арга маань болохоор feature extraction болон classification хоёрыг ерөнхийдөө нэгтгэсэн. Тэгээд
Аалал хөнгөн ажиллагаатай гэдэг үүднээс нь энэ аргыг сонгосон байж байгаа. За тэгээд тест бенчмарк дээр болохоор энэ баяуудыг ашигласан яагаад гэвэл яг BSID-даас хассан датасет байхгүй байгаа учраас за энэ дээрээс бид нэг сонирхолтой ялгааг олж харж болно. Энгийн бенчмарк датасет буюу энэ баяуудын датасетийн үед бид өмнө нь харсан дээр Mirai халдлага болон энгийн өвсдийн хооронд шин чанарын хувьд ялгаатай байгаа. Харин testbed data буюу энэ BSID-даас хассан хувьд бид харах юм бол энэ VSA хаалтлага болон legitimate өвсдийн шин чанар нь хоорондоо давхцаж буюу ойролцоо байгаа. Тийм учраас энийг илүүрхэд жоохон төвхтэй байх байхаа гэж бодсон. За тэгээд бид нэр илрүүлэлттэй болохоор OneDCNN-ийнхаа бас hyperparameter-уудыг аль оновчтой байхаар сонгоод за тэгээд OneDCNN, SCM, SM, Navibase гээд юунуудыг аргуудаар ингээд үр дүнгийн хавцуулсан байж байгаа. За тэгэхэд бол бидний бенчмарк датасет буюу энэ баяуудыг энэ датасетийн үед халдлагыг илрүүлэхэд болохоор 100% илрүүлж болж байгаа. Харин BSID-даас халдлага 99.3 энийг илрүүлэхэд баг зэргийн одоо челленж байна гэдгийг харуулж байгаа. За тэгээд OneDCNN-ийг гүйцэтгэх нь болохоор Navibase, SCM болон STM аргуудаас гүйцэтгэх нь баг зэрэг илүү байна гэж гарсан байж байгаа. Яа тэгээд ерөнхийдөө бол юм биш. Тэгээд Японд байх үед зогсоонд хийжсэн нэг одоо миний хувьд бол нэлээд том ажил гэж үзээд байгаа. Маань юу гэхээр computer and security гэдэг нэлээд өндөр impact factorтай сэтгүүл reviewer ажиллаж эхэлсэн. За одоо хүртэл нэг нодлонгийн хорсон байна. Нэг одоо бол 21 paper-ийн review бичсэн байж байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор Сингапур улсад болдог critical infrastructure security showdown гэдэг юм хакеруудын тэмцээн болдог. Энэ тэмцээнд болохоор NICE сургуулийнхаа яг тэр хакерын тим болоод очиж оролцсон байж байгаа. За тэгээд манай сургуулийн онцлог гэвэл энэ англи хэлний хичээл нь Хавайд болсон юм билээ. Тэгээд Хавайд болохоор сургуулиасаа ингээд зардлыг дагаад Хавайд англи хэлний хичээл болдог. Энэ бас айгүй сонирхолтой байсан. За тэгээд судалгааныхаа ажлынхаа хүрээнд одоогоор болохоор нэг журнал 2 конференц байцаал хийсэн байгаа. За конференцүүд маань судлаачид маань гэж байгаа нөгөө B конференц, A конференц гэж байгаа. Над нэг AI гэдэг нэг конференц маань болохоор B конференц, нэг нь болохоор C конференц байгаа. Тэгээд журнал маань болохоор Elsevier-ийн Internet of Things гэсэн журнал хийгдсэн байж байгаа. Харт тавьяа баярлалаа. За баярлалаа доктор Виктортой. За сонирхолтой одоо арчин үед тулгамдаад байгаа том асуудлыг барьж авч бас өөрийнхөө оюун санааг шингээж тийм ээ шинэ арга зохиож ингээд хэмжээнд үр дүн гаргаад үр дүнгээ сэтгүүлийн пейпер болгоод одоо AB классын конференц сэтгүүл болгоод ингээд хэвлүүлээд энэ бол одоо маш их ажил байдаг. За тэгээд одоо докторийн зэргийг ингээд авсанд дахиад баяр хүргэе. Нас одоо маш хэцүү одоо хүний амьдралын туршид одоо туулдаг том даваануудын нэг байдаг. Докторийн зэрэг хамгаална гэдэг бол. За тэгэхээр танаас сургууль дээр ер нь танаас сургуулийн докторийн зэрэг хамгаалах юу гэдэг шалгуур нь юу гэдэг? Шалгуур нь ер нь лаборатори болгоноос өөр байгаа шиг байгаа. Ер нь бол journal paper тэгээд conference paper гэдэг. Тэгээд манайх лаборатори бол конференцүүд нь CGS дээр конференц байна гэдэг. Тэгээд journal paper бол нэг юм уу хоёр journal paper хийгдүүлж төгснөө гэдэг. Ер нь бол нийтлэг шалгуур нь хоёр conference paper, нэг journal paper байна. За окей. Бас чам шалгууртай байна. Тэгээд сайн дээр ярьжсэн Хавайд англиар сурдаг гэдэг их гоё санагдлаа тий. Тэр удаан сурсан байт Хавайд. Тэр нэг сар сурсан. За. Тэгээд сургуулийн тэр Хавайд яг биднээс зориулаад академик англи хэлгээд яг манай сургуулийн доктор оюутнуудад зориулаад тэгээд яг academic writing
тэгээд presentation хийх нь тавгүй гэж хэлээд тэгэнгүүтээ очиад бид нэг host family гээд яг Америкт нэг сарын турш амьдрах тийм одоо боломжийг сургуулиас олгосон. Тэгээд очиад яг Америкт амьдраа тэгээд хичээлдээ яваад буцаж ирээд айгуу тавгүй хэрнээ яг англи хэлнийхээ нэлээд ахиж гарсан нэг тараасан. За энэ одоо нэгдүгээр семестрт хийгдэж байгаа. Хэд семестрт вэ? Энэ англи академик англи явсан байна. Энэ би 4 сард очиод тэгээд дараа оныхоо 1 сард явсан. Нэгдүгээр курстэй юм уу? Аха. Окей. За хоёул энгийн судалгааны ажлынхаа талаар ер нь бол ярьчлаа, тийм ээ. Судалгааны ажлын талаар асуулт байвал манай оролцогч нар одоо үзэж байгаа хүмүүс маань асууж болно. Би түрүү нэг асуулт асуусан байхыг харсан. За тэр асуултанд хариулчих. Тийм ээ. Тэгэхээр энэ хүн маань өөрөө одоо байхгүй шиг байна. Тэгт ямар ч асуулт тавьсан байна. За сонирхолтой ихтгэл хилцүүлсэнд баярлалаа. Энэхүү хамгаалтын систем нь хэрэглэгчдэд төвөгтэй байдал хэр үүсгэх вэ? Жишээ нь хурд удаашрах, гацах, эсвэл зөвхөн өвөрмөц програм хангамж шаардах гэдэг ч юм уу, тийм ээ. Иймэрхүү асуудлууд үүсэх үү? Одоо өөрийн чинь зохион бүтээсэн аргачлалыг хэрэглэхлээр, тийм ээ. Энэ тал дээр нэг асуулт хариулаад өгөөч. Энэ дээр болохоор альчгүй нөгөө ensemble learning-ийн арга гэхээр яг тэр нөгөө deep learning-ийнхаа алгоритмыг суурьлуулах SDN controller-ийн серверээр болоод хүчин чадал нэлээд шаардсан. Гэхдээ нөгөө learned model тавьсан учраас бид нөгөө detection хийх хугацааг нь бол ингээд бодсон. Тэгэхээр бол энгийн аргуудтай ерөнхийдөө бол ойролцоо. Гэхдээ яг тэр controller-ийн хүчин чадал бол сургах процесс болон яг тэр deep learning-ийн алгоритмаа ажиллуулах тэр контроллерын хүчин чадлаас нэлээд шаардна гэж үзэж байгаа. Тэгээд яг энийг болохоор нэг судалгааны ажил гэдгийг хүмүүс нөгөө шууд маргааш амьдрал дээр буучих ажил гэж боддог. Энэ болохоор бид нэр судлаачид маань санаа дэвшүүлдэг. Бидний дэвшүүлсэн санааг олон улсад өөр судлаачид юм уу өөр аюулгүй байдлын байгууллагууд маань бүтээгдэхүүнээ боловсруулахдаа бидний санаанаас аваад оруулдаг байна. Оруулах боломжтой гэж судлаачид маань санаагаа дэвшүүлдэг байна. Тийм тэгдэг байна. Судлаачдын ажил маань бол яг өнөөдөр магадгүй өнөөдрийн технологийн одоо computation power-ыг ашиглаад хамгийн бараг сайн компьютер дээр ажилласан ч ажиллахааргүй real time ажиллахааргүй тийм ажлууд байдаг. Гэхдээ яг яванда одоо чинь deep learning гэдэг 1987 онд одоо концепт нь үүсчихсэн. Гэхдээ яасан ажиллаагүй угаасаа үр дүн гарч чадахгүй. Нэг одоо загвар сургая гэхэлэр нэг баг сар мар хэдэн сараар хүлээх шаардлагатай болдог. Тэгэхээр ямар ч боломжгүй байсан. Тэгээд сүүлдээ компьютерийн технологи сайжраад 2010 оноос эхлээд ер нь deep learning буцаад ирчээ авч сэргэж авч ирлээ шүү дээ. Тэр шиг. За гэхдээ одоо миний зөв сая ойлгосон өөрөө чинь хариулснаас ойлгоход бол зөвхөн хүчтэй компьютер SDN дээр контроллер дээр тавьсан байхад бол асуудалгүй үстэй тийм. IoT системүүдэд, IoT төхөөрөмжүүдэд бол асуудалгүй. IoT төхөөрөмжүүдэд бол ямар ч нөлөө өгөхгүй. Тэр бол зөвхөн IoT төхөөрөмжийн трафикийг голоос нь бариад тэр IoT төхөөрөмж дээр асуудал байна уугүй юу гэдгийг шинжилж байгаа учраас. Тийм. Ойлгомжтой. За бас надад нэг асуулт гарч ирсэн дөрөв ингээд сонсоо сууж байхад. Одоо олон нөгөө нэг IoT төхөөрөмжүүд дээр туршилт хийгээд одоо simulation хийгээд data benchmark dataset үүсгэсэн байсан шүү дээ тийм. Нөгөө сургууль энэ нэг 7-9 төхөөрөмж байсан. Энэ төхөөрөмжүүдийнх нь одоо RTOS real time operating system байгаа хэ тэр төхөөрөмжүүд дээр нь тэдэр нь ямар байгаа юм яг нөгөө нэг operating system-ээс бас хамаарч байна уу төхөөрөмжийн контроллероос CPU одоо тэр зохион байгуулалтаас хамаарч байна уу энэ тал дээр ямар нэгэн судалгаа хийсэн байдгийг болов гэдэг энийг санагдсан байна. Тэр бид нэр яг энэ судалгааныхаа хувьд бол яг firmware дээр судалгаа хийж байгаагүй. Гэхдээ манай лаборатори дээр нөгөө IoT-ийн project дээр бид нэр яг төхөөрөмжүүдийн нөгөө нэг firmware-ийг задлаад туршаад үзчихсэн. Тэгэхээр нөгөө нэг ерөнхийдөө бол IoT төхөөрөмжүүдийн үйлдэл систем нь Linux суурьтай.
үйлдэл системүүд байгаа. Тэгээд Linux суурьтай дотроо яаж байгаа вэ гэхлээр нөгөө нэгэн хуучны Linux үйлдэл системүүдийг бүр жижигсгээд яг тухайн төхөөрөмжтэй зориулаад ингээд суулгасан байдаг. Тэнгүүт ер нь firmware дээрээ бас асуудлууд байна гэдгийг бол тэр бидний прожект дээр илрүүлээд яг тэр чиглэлээрээ бас нэг манай лабораторийн өөр оюутан маань папер биччихсэн. Яг энэ нөгөө нэг benchmark end of the benchmark data-ийн хувьд болохоор ерөнхийдөө нөгөө телнет порт нээлттэй байгаа тохиолдолд нууцлалгүй байгаа тохиолдолд Mirai ботны дээр халдварлах боломж үүсгээд байгаа. Яг тэр firmware-ийн тэр яг нарийн түвшинд рүү ороогүй энгийн хамгаалтын тохиргоонуудыг тухайн төхөөрөмжүүд маань хийгээгүй байгаа учраас энэ халдвар төрсөн байгаа гэсэн. За баярлалаа. Тэгэхээр дараагийн асуулт одоо firmware дээрээ тэгээд програм дээр одоо hardware дээр нь энэ асуудлаас ер нь энэ хакерийн одоо энэ халдварын асуудлуудыг хэр их шийдэх боломжтой вэ? Одоо ер нь одоо ийм одоо нэг камер тавьчихдаг тийм ээ. Нэг камер тавьчихдаг. Тэгээ нөгөө камер ингээл асаал ингээл хүмүүсийн гэр орныхын бичлэгийг бичиж аваад хоёр хүмүүсийн хоорондын одоо хэрэлдэжсэнийг нь бичиж авдаг ч юм уу те ингээл янз бүрийн зургийг авдаг ч юм уу те. Энийг одоо ер нь одоо firmware талаас нь те шийдэх юм бүрэн боломж байдаг болов энэ л дээр нэг өөрийнхөө бодлыг хуваалцаж байх болов те. Энэ firmware талаасаа болов шийдэх юм болов би нөгөө түрүүнд нууцлал нууцлын алгоритм ашиглаж байгаа дээрээс асуудал гараад байгаа гэдэг нэг дурдсан тий. Тэрэн дээр яаж байгаа вэ гэхээр бид нэр TP-Link HS105 гэдэг smart plug дээр туршилт хийжсэн. Тэр smart plug дээр яаж байгаа вэ гэхээр сүлжээгээр дамжиж байхдаа нууцлал муутай encryption ашигладаг. Тэнгүү тэрийг нь би голоос нь барьж авч байгаад тухайн нөгөө төхөөрөмж рүүгээ одоо тэр smart plug-ыг алтаас удирдах боломжтой болгох эмзэг байдлын эхлэлийг надад өгчээсэн. Тэгэнгүүт тэр нь тийм төрлийн encryption алгоритм ашигладаг гэдэг нөгөө төхөөрөмжийнхаа мануал дээр бичсэн. Тэр encryption алгоритмыг нь бутаагаад C-ийн код дээр ч юм уу тавьчихгууд голоос нь датаг нь ингээд бариад decrypt хийх боломжтой. Тэгэхээр яг firmware-ийн хувьд бол одоо яг IoT-ийн чиглэлээр security-ийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс яг тийм бага ресурстэй төхөөрөмжтэй нууцлал сайтай хэрнээ хөнгөн ажиллагаатай хэрнээ нууцлал сайтай encryption алгоритмуудыг хэрэгжүүлэх вэ гэж судалгаанууд явж байгаа. Тэр алгоритмууд нэгэн гайгүй хөгжүүлэгдээд гараад ирвэл тэр яг encryption-тэй гэсэн асуудлууд шийдэгдэх байх гэж бодож байгаа firmware-ийн хувьд. Тэгээд өөр асуудал нь бол сүүлийн үед нэг халдлагууд яг төхөөрөмж системээс илүүгээр хүний нөгөө мэдээллийн аюулгүй байдлын мэдээлэлээр суурилсан халдлагууд ерөнхийдөө бол ингээ өсөд байгаа. Тэр IP камер интерфейс гэсэн бид нэр камера аваад username password-ыг нь өөрчлөөд за тэгээ камер дээр нь алтаас хандаж орох нь HTTP байна уу, HTTPS байна уу, HTTPS-ийг тохируулдаг ч юм уу те. Тэгээд тухайн одоо камер дээр маань баг байж байгаа тэрийг нь апдейт хийх шинэ firmware нь гараад ирвэл тэрийг нь апдейт хийдэг ч юм уу иймэрхүү үйлдэлүүдээ хийх юм бол бид нэр өөрсдийнхөө төвшин бол тэр хадгалуудаас сэргийлэх боломжтой. Яг бид нэр тэгээ нууц өгөөс HTTPS-ийг нь идэвхжүүлсэн шинэ firmware-ыг нь татаад суулгасан байж хахад яг алсаас тэгээд камер руу маань хандаж ороод халдлага хийхэд бас нэг алхмын нод удаашлуулах бол боломжтой гэсэн. За одоо ингээд нөгөө манай смартфон хэрэглэдэг хүмүүс чинь бол би одоо жишээ нь ингээд нэг найзтайгаа за нэг пицца иддэг ч юм уу гэж ярьчаал байж нэг 10 минутын дараа мессеж ирэхэд пицца хат тим офер байна шүү гэж мессеж ирдэг шүү дээ. Ер нь бол энэ бол байдаг шүү дээ. Энэ л одоо байдаг. Энийг одоо халдлага гэж үзэх үү? Энийг одоо юу гэж хэлэх вэ? Энийг бол тэр юу л ах гэж бодож байна. Одоо нөө Facebook ч юм уу Google дээр одоо та Google-ээс хайж байгаа ч юм уу Facebook-ээс хайж иж байгаа нөө та тийм л оюун ухааны алгоритмууд нь ашиглаад энэ мөх жаргал гэдэг компьютерийг хаагаад шүү гэнгүүтээ тэрийг нь магадгүй тэр пицца хатаас нь ч юм уу те Google-ээс ингээд ийм хүн хайж яаг үгүй гэдэг мэдээллийг авч байгаа. Тэр бол дата анализээр судалгуулад хийж байгаа маркетинг байх гэж. Энэ дээр бол Google дээр юу ч хаагаад зүгээр ярьж байгаа байхгүй. Найзтайгаа ярьж байгаа байхгүй. За үнэт идчмэр санагдаад байна шүү ч гэдэм үү гэл ингээл англиар ярьж байгаа юм л та. Тэгээд тэгчээл за баяртай яваад байжсэн чинь
мессеж ирсэн чинь pizza hut offer гэдэг хизээч өмнө баг ирж байгаагүй мессеж ирж байгаа байхгүй надад. Зөв. Тэр энийг одоо халдлага гэхгүй л ах л та. Тэгээ энэ бол зүгээр нөгөө дата халдлага гэх юм одоо Google дээр одоо миний микрофоныг ажилуулад тийм ээ. Тэгээд миний юу ярьж байгаа бичиж аваад тэгээд ойлгоод тэгээд одоо тэрийгэ цаашаа зарж байгаа шүү дээ. Энэ одоо pizza hut. Цагсах миний мэдээлэл энэ pizza hut идмээр байна гэдэг. Иймэрхүү зүйлүүд бол одоо зөндөл байх шиг байгаад байгаа. Тийм. Бага. Тэрэн дээр бас бид нэг юм хийх юм. Бид нөгөө програм хангамж суулгахдаа ерөөсөө нөгөө нэг лиценз агриментийг зүгээр л чиг дараа явуулчихдаг. Тэрийг яг уншдаггүй. Тэгэнгүүт лиценз агримент дотор нь тэр байгууллага таны датаг аваад цаашаа дамжуулна ч гэж хэлсэн байж болох учраас ямар нэг аппликейшн суулгахдаа яг тэр хэргийг нь уншиж агаад миний яг аюулгүй байдалтай холбоотой эрхийг маань зөрчиж ямар нэгэн даалт байна уу гэж нарийн унших хэрэгтэй гэж зүйлдэм байлээ. Гэхдээ нийтлэгдээ за бараг ихэнхдээ хүмүүс тэрийг зүгээр л уншихгүйгээр yes agree гэж явуулчихдаг. Тэгээ дараа нь асуудал гараад та agree гэж check box-оо датсан гэдэг үүднээс хариу үйлдэл юм. Одоо нөгөө нэг програм agreement license agreement ингээд уншихад ингээ амар олон ингээд сүлд нь ингээд next start okay дардаг шүү дээ. Энэ чинь хашишогийн юм шиг нэг онгой маяг юм ярьсан. Энэ бол эмгтэй үнтэй маргалттай ижлэхээ гэдэг. Тэгээ ямар ч юу ч болсон байсан. Тэгээ сүлд нь бид нэр okay дардаг. Agree дардаг гэдэг. За окей. За баярлалаа. Тэгээд яа одоо хоёлаа арай өөр тийшээ ярий. Одоо Монголд юу хийж байна, тийм ээ? Монголд одоо судалгааны ажлаа яаж одоо хэрэг одоо үргэлжлүүлж байна, үргэлжлүүлж чадчихээн үү? Энэ талаар ярилцъя. Монголын одоо судалгааны орчны талаар ярилцъя. Монголын судалгааны орчин яг юу байна? Их сургууль дээр одоо хараахан төлөвшөөгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл их сургуулийн багш нарт хичээл заах ачааллын цаг их байна. Тэгээд диплом удирдах, за дахиад бактерийн багт харгалзах, за гэх мэтчлэн маш их ажлууд байгаа учраас яг Японд бол яг гадны сургуулиуд дээр бид нэр зөвхөн судалгаандаа төвлөрөөд судалгаагаа хийгээд паблишдаг бол энэ одоо маш юм олон ажил ингээд яг багш нарт байгаад байгаа. Тэгээд яг аль цагаа гаргаж судалгаагаа хийх вэ гэдэг дээр ер нь одоо яаж survive хийх вэ гэж бодчих. Тэгээд 7 хоногийнхаа ядаж нэгээс 2 өдрийг яг судалгаандаа зарцуулаад өссөн 3 өдөртөө хичээлээ заагаад диплом өдөртөө гол аюулнуудтайгаа уулзаад явдаг чинь билүү гэж бодож байгаа. За тэгээ миний хувьд болохоор 6 сараас эхлээд Солонгосын Сүнчэн хааны их сургууль дээр постдокор тийм нэг юу санал авсан байгаа. Тэгээд тэр судалгаанд хараа манай сургууль дээр нөгөө нэг тестээр систем аюул байдлын 2 дээр нэмэх нь 2 гэх хөтөлбөр байдаг. 2 жил Монгол сураад, 2 жил Солонгос сураад хас мэргэжлэр төгсдөг. За тэр явдаг Сүнчэн хааны их сургууль дээр болохоор яг IoT-ийн чиглэлээр, security-ийн чиглэлээр судалгаа хийдэг лаб байд юм лээ. Гэхдээ бид нар маань болохоор гоцлон нөгөө CAS security дээр ажилладаг. Тэгээд тэр судалгааны багт болохоор би сэтгэлгийн маань гэрээ Монголда 5 жил ажиллах хэрэгтэй гэж байгаа учраас өнөө 2 сар амралтынхаа хугацаанд очиж лаборатори дээр яг ажиллаад тэгээд дараа нь болохоор үргэлжлүүлээд онлайнаар тэр Солонгосынхаа багтайгаа хамтраад судалгаагаа үргэлжлүүлээд явъя гэж бодож байгаа. Тэрэн дээр бас тэгээд маш их ажилттай байсан гэсэн ядаж 7 хоногийн 1-2 өдрийг бол судалгаандаа зарцуулъя гэсэн төлөвлөгөө байж байгаа. Тэгээд яг тэрийг тэгж гаргах гэдэг жоохон асуудалтай юм шиг байна гэж бодож байгаа гэдэг. Асуудал байгаа ойлгомжтой. Бид бол одоо наад асуудлыг чинь туулаад өнгөрсөн байгаа. Харин тийм. За окей, за зайны асуудал тийм байт юм байна. Хоног төхөөрөмж facility-ний асуудал Монголд хэр байна? Тэр өөрийн чинь яг судалгааг тэгээ Японд хийжсэн судалгааг үргэлжлүүлээд явчих гэхэд том төхөөрөмжийн асуудал ер нь мөнгө төгрөгөөр яриул одоо хичнээн төгрөгийн одоо санхүүжилт одоо юу гэдэг нэг лаборатори хэрэг болохоор байна. Би өмнө бас нөгөө докторуудаас асууж яасан тэгээ нэг за нэг юу гэлээ нэг $100 байх болох юм биш үү жилөө тэгж ярьсан чинь. Танай лаборатори ямар байх вэ? Манай лаборатори ер нь бол
гайгүй дээ. Нэг уг нь хүчин чадалтай сервер бэчвэл нөгөө deep learning-ийн туршилтуудыг хийгээд болох гэдэг. Яг IoT төхөөрөмжүүд дээр шинэ төрлийн халдлага энэ төшөөгээл IoT төхөөрөмжүүдээ аваад нэг лаборатори орчинд төлөвлөс тийм төв. Ерөнхийдөө бол гайгүй. Тэр яг smart car script энэ төр болоод бид нэр яг кара бүтнээр нь байж байгаа халдлага энэ туршиж тэр их төсөлтөй болох ба. Тэрэн дээр болоод тэр Солонгос талаас өөрсдөө лабораторийн фасилитигаар хангаж игээд ашиг байгаа. Яг Монгол дээр бол одоогийн байдлаар бол яг тийм туршилт хийчихээр сервер болвол одоохондоо байхгүй байгаа. Тэгээд яг шинэ ноутбук бол өгсөн ноутбукн дээр гэхдээ яг deep learning-ийн маань туршилт бол мэдээ сая авахгүй. Тэгэхээр би одоо нөхцөл боломжоор сургуулиас асуугаад тэгээд олох нь олохгүй бол тэгээд Солонгос тал руу ч юм уу эсвэл Шведэд хамтарч ажиллаж байсан профессор зугаа ч юм уу ер нь бол гадны байгууллагууд сургуулиудтайгаа одоо холбогдоод тийм ингээд судалгаан дээр хамтраад ажиллая. Одоо би бол судалгаагаа та хэд маань ингээд тоног төхөөрөм лаборатори орчин серверээр хангаад өгөөч. Тэгээ манай бас нөгөө конференцийн fee, publication fee энэ хүртэл бас сургуулийн зүгээс саппорт хийдэг учраас ингээд би судалгаагаа та хэд маань санхүүгийн болон ингээд тоног төхөөрөм серверийн төвчөнтэй үзүүлээч гэдэг collaboration байдлаар явъя гэж бодчих. Зөв. Одоо яг бид чинь нөгөө нэг хүнд байдалд орох тусам яаж одоо энэ байдлаас гарах уу гэдэг арга зөвчилж. Энэ нэг яг саяны дээр чинь бол манай одоо миний ажиллаж байгаа манай сургууль дээр DGX 1 гэдэг суперкомпьютер байгаа. Энэ дээр бол одоо бид нар манай залуучууд юугаа хийдэг судалгааны deep learning гүн сургалтын ажлуудаа явуулдаг том загваруудыг судалдаг байгаа шүү бас. Тэгэхээр энэ дээр бас хамтарч ажиллах бас боломж байгаа юм шиг санагдлаа. Хэрвээ болвол тэгээ яг энэ жижигсэн яри тий. Тэгээд өөрөө чинь бол одоо ингээд бас манай одоо сонсогч нар үзэгч нар бас харж байгаа байх. Ер нь бол одоо нэгтөр доктор шинхэн доктор Нарагийн их сургуулийг төгссөн Монголд мэдээлэл холбоо технологийн сургуульд шүтээсийн мэдээлэл холбоо технологийн сургуульд ажиллаж байгаа, багшаар ажиллаж байгаа тийм ээ. Тэгээд ер нь бол ингээд хэрвээ өөртөө чи хандаад ингээд хамтарч юм хийя, хамтарч судалгааны ажил хийя, одоо оюутан чинь бол яа ч тийм Монгол тийм ээ. Ямар нэгэн байдлаар ажиллая гэвэл гадаад бас Монголоос тийм ээ. Чи өөрөөр нээлттэй хандах бай. Тэр нээлттэй би ер нь тийм хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Тэгээд манай Солонгос болон Япон талынхаа би Японд ажиллахдаа Швед болон яг Япон талын профессоруудтай хамтарч ажиллаж байсан. Тэгээ Швед талын профессортойгоо бас одоо судалгаан дээр хамтран ажиллаж байгаа. Тэгээ Шведийн сургуулиас манаас нөгөө доктор оюутан авъя, постдок судлаач авъя гэж юунаас бас саналуу тавигддаг. Тэгэхээр одоо хамтарч ажиллаад тэгээд яг юу гэвэл би цаашаа Швед тал руугаа доктор болон постдок явах тал дээр профессортой санал болгож болно. Япон тал руугаа бас Нарагийн сургууль руугаа лаборатори руугаа бас санал болгох боломжтой. Солонгос талын судалгаа одоо яг ихгээд ер нь бол ингээд процедурууд нь яваад эхэлж байгаа. Тэгээд аюулгүй судалгаан дээр хамтарч ажиллаж болохоос гадна би бас яг энэ Солонгос талтай хамтарч ажиллах прожект дээрээ одоо доктор оюутан ч юм уу яг хамтраад ажиллах оюутан байвал яг хамтраад ингээд удирдах прожекттой оролцуулаад тодорхой хэмжээний одоо цалин өгөөд ингээд хамтарч ажиллая гэж бодож байгаа. Ийм хүн бол хайж байгаа гэдэг. Одоохондоо ойр хавьсаа хагаад явж байгаа. Ажлаад их болоод ирэхээр тэгээд бас нөгөө яг аюулгүй байдлын талаараа бид нөгөө мэдээллийн аюулгүй байдлын сургалт тэгээд бас мэдээллийн аюулгүй байдлын аудитыг явахаас өмнө төрийн томоохон байгууллагуудад хийжсэн. Одоо бас кибер аюулгүй байдлын хууль батлагдсантай холбоотойгоор манай салбарын болон юунууд маань байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын аудит болон зөвлөх үйлчлэл өгч болно. Бас сургалтуудыг бас өгч болж байгаа. Энэ чиглэлээр хамтарч ажиллаж болно. Тэгээд түрүүнд яг нэг Монгол судалгаачтай асуулт гэдэг нэг юм асуусан маань тэр юу гэхээр Монгол судалгааг үнэлэхгүй мөнгө урамшуулж ерөөсөө байхгүй байгаа учраас судалгаа маань төдийлөн явахгүй юм гэж харж байна. Яагаад гэвэл бид нэр хичээлээ заавалдаад шууд ингээд цалинтай холбогдоод кредитээрээ бодогдчихж байгаа. Тэгэхээр би олон улсын ямар ч инфаркт фактортай сэтгүүл хэвлүүлсэн конференц орсон тэрэн дээр ямар нэгэн мөнгө хөшөөрөг байхгүй учраас тэр хүмүүс хичээл заахтаа цагаа зарцуулах уу, судалгаандаа цагаа зарцуулах уу гэд яг гаднаас ингээд судалгааны багт ороод холбогдвол яг тэнцэнээс цалингаа авчиж болж байна. Хэрэв тийм холбоо
collaboration байхгүй бол яг цэвэр Монголдо их сургуультай ажиллаж байхдаа судалгаагаа хийгээд тариа тэр эрдэм шинжилгээнд зарцуулахад бол тийм мөнгөн талын юу байхгүй учраас урамшуулал байхгүй учраас яг төвхтэй байна гэж байна. Тийм. Яг л нийтлэл манай Монголд байгаа асуудал та. Одоо нөгөө хөгжилтэй орн чинь одоо технологийн өвчин хөгжилтэй орнууд чинь бол харж байхад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4 хүртэлх хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг тийм. Яг одоо Израиль бол одоо чинь сүүлийн бараг 20 арай биш 10-аад жил бол яг тогтмол ингээд 4% зарцуулдаг. Солонгосоос 4% зарцуулдаг. Америк болохоор бас ингээд янз янз гэдэг юм байна. 1 жил 2 жил зарим 1 жил 3% ингээд 2.5 ч юм уу борных 4 хүрэхгүй. Гэхдээ нөгөө Америкч өөрөө том зах зээлтэй болохоор том их мөнгөний 4 2 3% гэдэг чинь нөгөө жижиг зах зээлийн хувьд 4%-аас илүү их мөнгө л байгаа хэл та. Энэ дээр бол яа харахгүй манай одоо шинжлэх ухааны хөгжүүлэлт бол яа харахгүй улсын дэмжлэг шаардлагатай л та. Засгийн газраас дэмжих хэрэгтэй байгаа. За сая ингэ сургуулийн түвшинд ярьлаа. Одоо Монголын түвшинд ер нь security тал дээр өөрийн чинь бодол ер нь хэр одоо байдаг. Монголын IT security ер нь хэцүү байна уу те? Яамаар байна вэ? Одоо яах вэ те? Тэрэн дээр бас Японд яж байхдаа нэлээд бодсон. Ирээд бас нэлээд судалж байна. Cyber Security Index гэдэг IT-гоос гаргадаг судалгаа яаж яадаг. Тэрэн дээр сүүлийн 3 жилийн хугацаанд намайг яваад ирэхэд бол тэр индекс манд орсон байлээ. 123 дээр байна. Тэгээд тэрэн дээр яг нэгдүгээр асуудал болохоор ингэж бодож байгаа. Японд болохоор бид нэр их сургуульд оронгууд одоо мэдээллийн аюулгүй байдлын сургуульд ороод тэгээд сургуультаа тэмцээвэл сүлжээл өгөө холбогддог, жил олон тэр сургуультаа өгдөг. За тэгээд оронгууд бид нэр campus гэдэг албан ёсны лицензтэй одоо үйлдэл систем програм хангамж бүгднгээр ингээ хангаад өгч байгаа. За тэгж яагаад нөгөө аюулгүй байдлын албаны ажилчид нөгөө хуурамч фишинг мэйл явуулах юм уу гэх мэтчлээ ингээ аюулгүй байдлыг шалгаад байнгын тийм аюулгүй байдлын мэдлэг болгоод явуулж байгаа. За тэгээд Монголын их сургуулийг харьцуулахаар болохоор Монголын их сургууль маань яг одоогийн байдлаар бид судалгаа авч үзсэн нэг бакалавр оюутны дипломын ажиллаараа тэгэхээр яг ихтэй сургуулиудад яг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн оюутнуудаас бусдад бол яг мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг олгож байгаа тийм сургалт байхгүй байна. Тэгээд яг тэрийг шалгалт авахгүй байна. Тэгээд ихтэй сургууль төдийгүй төрийн байгууллагууд албан ёсны лицензтэй үйлдэл систем програм хангамж хэрэглэхгүй байна. Тэрэн дээр төсөв мөнгөний асуудал баг шиг байна. Тэгээд албан ёсны лицензтэй үйлдэл систем програм хангамж хэрэглэхгүй байгаа болохоор тэр маань эргээд анханасаа нөгөө нэг юутай багтай үйлдэл систем програм хангамж хэрэглээ тэр нь басаад асуудал орж байна. За тэгээд уган дээр мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг гэдэг зүйлээ авчвал нөгөө сүүлийн үеийн халдлагууд маань хөвчлэн хүндээр суулаад байгаа гэсэндээ төрийн байгууллагын ч юм уу нэг тухайн нэг байгууллагын нэг ажилтан лөө фишинг мэйл та цуглаанд хожлоо гэж явуулсангууд тэр нөхөд цуглаанд хожсон мэйлэн дээрээ дараад оронгууд одоо тэр компьютерийг хакерууд маань эзэгнээ тэр компьютерээс цаашаа дамжаад тухайн байгууллагын сүлжээг одоо асуудалд оруулах ч юм уу тий Facebook-ээр янз бүрийн линк ирэнгүүд тэрэн дээр дарах Facebook дээр олцсны дугаараа тавих. За тэгээ бас нөгөө кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас гаргасан судалгаагаар нөгөө сүүлийн үед хүмүүс аягүй залин нөхцөлд байна гэж нөгөө Facebook-ээр мэйлээр тэр бас хэрэг тэр хүмүүс мэдээлэл аюулгүй байдлаараа ийм хуурамч мэйл байдаг шүү энэ пэйж одоо хуурамч юм шүү гэдэг мэддэг бол бас тэрэнд өртөхгүй байдаг ч юм уу тий. Гэхдээ иймэрхүү асуудлууд бол харагдаж байгаа. Тэгээ 10 жилийн бас нөгөө мэдээлэл зүйн хичээлдээ мэдээллийн аюулгүй байдлын агуулга оруулах зүгээр юм болов гэж бодсон. Яг тэрэн дээр яг тийм яг робот тэгээ програм байна. Яг мэдээллийн аюулгүй байдал бас төдийлө ороогүй. Бас төрийн албан хаагчдын нөгөө анкет шалгалт өгдөө шүү дээ тий. Төрийн албан хаагч болоход тэрэн дээр бас мэдээллийн аюулгүй байдлын тодорхой асуултууд ороод сургалт ороод явдаг байвал зүгээр юм болов уу гэж. Гэхдээ сая хууль батлагдсан кибер аюулгүй байдлын тухай хууль тэгээ яамтай болж байгаа шиг байна. Тэгээ бүх нийтэд иймийг асуудлуудыг баг багаар шийдэгдээ явж байгаа шиг. Тэгээд би бол яг өөрийнхөө чадах хүрээндээ болоод энэ асуудлуудыг яг шийдвэр гаргах төвчний хүмүүс юм уу сургуулийн орчиндаа ч юм уу банк хийдэг. Одоо чинь сургуулийн хүмүүс уг нь education license багшийн хувьд оюутны хувьд Microsoft-аас хавцсангүй бага үнэтэй тийм ээ. Тэрийг аваад ядаж
технологийн сургууль юм чинь бид нэр лицензтэй юм хэрэглэчихье. Хүмүүс бас лицензтэй хэрэглэе гэж уриалчихъя гэдэг юм уу? Тиймэрхүү талаар гэхдээ яг мэрэгчлэнүүдийн хувьд бас хүний нөөцийн хомсдолтой байна гэж харж байна. Ягаад гэвэл яг төгсөж яг кибер мэдээллийн систем аюулгүй байдал мэрэгчлэр төгсөж бас IT-гаар сүлжээгээр байна гэж яг төгсөж байгаа хүмүүс нь банк юм уу, өөрийн телефон юм уу, цалин өндөртэй газрууд руу ажилд ороод яг төрийн байгууллагуудад яг мэдээллийн аюулгүй байдлын ажилтаа авъя гэхээр тэрэн дээр болохоор хүүхдүүд очихгүй. Ягаад гэвэл цалин нь бага байна. Тэгэхээр тэрэн дээр болохоор яг тэр IT-ийн чиглэлийн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн ажилчдын цалин хувийн хөвшилтэй ижилхэн байж төрийн байгууллагуудад төгссөн одоо яг тэр мэрэгчлэнүүд маань очих юм болов гэж бодож байна. Яг уусаа ойлгомжтой л да одоо сайн цалинтай байхгүй бол хүн тогтооход бол хэцүү болж байна. Одоо би ингээ Монголд очихоор ингээ зундаа ингээ очиж өнгөрсөн 100 очиад тэгэхээр ерөөсөө найзтайгаа ярьж янз янзын хувь хүмүүс компани ажиллаж байгаа хүмүүс байна. Ерөөсөө ганц яг нийтлэг ярьж байгаа асуудал нь хүний нөөц. Ерөөсөө бүх төвшөнд ерөөсөө хүний нөөц айгуу дутагдaltaа хэцүү байна гэж ярьж илээ. Тэгээ нэг сайхан оюутан одоо цахилгааны инженер төгсөж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө авчих гээд байхгүй нөгөө хүүхдийг төгсгөр нь авчих гээд тэгээ чи юу их юм ингээд асуусан чинь би Amway ч болно гэсэн. Amway хийнэ гэсэн. Тэгээ ингээд залуучууд одоо нэг үе бодоход одоо бидний үед болохоор юм байлаа шүү дээ. Одоо их сургууль төгсөөд нэг мэрэгжил эзэмшээд тэгжил чадвал би өөрийнхөө амьдрал ямар ч нэг ажилтаа амьдралтай байна гэдэг ойлголттой байлаа шүү дээ. Одоо болохоор ингээд нөгөө за чинь сүлжээ хийж болж байна, крипто хийж болж байна, трейд хийж болж байна. Ингээд залуучуудад бол ингээд илүү хялбар аргаар мөнгө олох боломж. Гэхдээ Amway бол хялбар биш шүү дээ. Хэцүү шүү дээ энэ бол тэ. Сүлжээний бий хэцүү, аюу хэцүү шүү дээ. Олон хүнтэй ярина, их авьяаслаг байх хэрэгтэй ингээд. За тэгээд ингээд нэг бодлоор сайн юу боллоо тийм coin-ий bubble боллоо тэгээд ингээд байгаа болохоор бас энэ залуучуудыг тэр тал руу ингээд татаад байгаа юм байна да ингээд боддод байгаа юм одоо ер нь тэгээд нэг overnight те одоо нэг хитэн coin аваад нөгөө маргааш нь өсчдөг ч юм уу те. Гэтэ сая л тэгээд систем маргааш нь унчлаа шүү дээ тийм ээ. Тэгээд ийм эрсдэлтэй болохоор залуучууд маань жоохон ийм доктортой тийм одоо цалинтай доктортой урт хугацаанд ямар ч гэсэн цалинтай ийм ажлыг сонгоод тэрэн дээрээ амжилт гаргаад мэрэгчлээ сайн эзэмшээд мэрэгшээд ингээд явсан нь бол одоо хамаагүй дээр л би бодоод байгаа юм л та. За. Окей. Одоо хоёлаа юу яа? Яаж Япон явсан? Японд ч за профессорын талаар тооч танилцуулаад сурахад ямар хүндрэл өчирч байв, ямар бас сайхан зүйлүүд байв, сурсан мэдсэн гоё одоо юунаас гадна академик амьдралаас гадна зүгээр амьдрахад ямар байдаг вэ? Энэ талаар товчхон ба яриад тэгээд ерөөхдөө дуусгая та. За. Би Японд сурахтаа болохоор мянган инженерийн төсөөр суралцсан. Тэтгэлгээр Монгол болоо Япон улс JICA энэ засгийн газрын тэтгэлэг гээд тэрэн дээр манайд болохоор гişиг жаргал багшаар ахлуулсан төслийн дэд нэгж манай сургууль байдаг. Тэр нэгжийн нэг судлаач гэж байгаа. Тэгээд шалгаруулалтуудад ороод тэгээд эхлээд судалгааны чиглэлээ олсон. Ер нь л өөрөө скриптийн чиглэлээр тэгээд тэр дундаа IoT-г судалгаа хийгээ. За тэгээд профессор болохоор интернетээс хайж агаад олсон. Яг скриптийн чиглэлээр судалгаа хийдэг Японд профессор байна уу? Тэгээд миний хүүхдүүдийг хүлээж авах нь уу гэд. Тэгээд тэрнээр болохоор Юки Кадабаяши гэх профессор байгаа. Манай лабораторийн профессор. За тэр профессор руугаа мэйл хийсэн. Би энэ чиглэлээр судалгаа хийдэг. Тэгээд профессор маань болохоор research proposal явуулаач гэд. Research proposal дээр болохоор ер нь одоо яг хийсэн зүйлсээ ажилласан IoT дээр security дээр иймэрхүү асуудлууд байна. Яг юм бол аюулгүй шийдээд ингээд шийдье гэд. Гэтэ яг юу биш зүгээр ихний байдлаар иймэрхүү юм хийя гэсэндээ профессор маань болно гэд. Тэгээд профессорынхаа лабораториудаа тэнцээд тэгээд мянган инженерийн төслээр маань бас нэлээд олон сургууль дээрээ мянган инженерийн төслээрээ гээд нэлээд олон шалгаруулалт явдаг. Тэгээд тэр шалгаруулалтуудаа даваад тэгээд тэтгэлгээ авсан. Тэрэн дээр болохоор хэлний оноо байдаг. Тэгээд хэлний онооны шалгалтандаа бас бэлдсэн. Тэгээд
лабораторио болоод тэгээд явсан байгаа. Аа. Тэгээд Японд очиод болоод яг доктор сурахад тэр жоохон юу бас миний амьдралын ер нь хамгийн челленжийн 3 жил бол яг Японд өнгөрсөн гэдэг. Яагаад гэвэл яг тэтгэлэг авах өдөр маань манай ээж насалсан. Тэгээд нэг ээж маань намайг Японд сургууль сураасай гэж хүсээд намайг байнга дэмждэг байсан. Тэгээд би яг тэтгэлэг авах гад нэг юугаа батламжаа авах өдрийн өглөө ээж маань гинт нэгсээ бас харваад тэгээд тэр үед өнгөрсөө. Тэгээд би тэр үед яг надад Япон явах уу Монголдоо үлдэхгүй гэдэг сонголт гарсан. Яагаад гэвэл би болон дүүнэртэй хань болоод ер нь Япон болёо гэж бодож байгаа. Тэгээд болохоор яг ээж чинь сүүлийн хүсэл учраас миний охин яваа гэж тэгээд явсан. Тэгээд очингууд би ээж хаан 49 он хийж дуусаагүй Японд очсон. Тэгээд яг шинэ орчинд очиод судалгаа шинээр эхлэхэд хэлний бэрхшээлээ завхуулаад нэлээд асуудал гарсан. Тэгээд миний тэгээд өдөр болгон боддог зүйл бол яг дипломынхоо dedication буюу зориулсан хэсэг дээрээ энэ дипломыг хайрт ээжийнхаа гигэнд дуусгал зориулв гэдэг үгийг бичиж гэж бодож өдөр болгон боддог учраас миний хамгийн том мотивашн тэрээсэн. Тэгээд хэцүү асуудлаар Япон хэл сураагүй болсон жоохон хэцүүсэн. Яг кампус дотроо бол англи хэлээр бүх үйл ажиллагаа болж байгаа ч гэсэн яг гараад явахаар ингээд яг хэлээ сайн мэдсэн байсан бол гэж нэлээд бодсон. Тэгээд англи хэл болвол яг очиод paper бичих хэмжээнд болвол хаваа яваад нэлээд сайжирсан. Тэгтээ ярианы дуудлага бичгийн англи хэл гэнтрээ болвол ер нь очиод ингээд баг багаар сайжруулсан. Одоо хүртэл яг сайн бол болоогүй гэхдээ бол баг багаар сайжирсан. Хэлэн дээр нэлээд асуудал гарсан. Яг тэр мэрэгжлийн талын бэкграундууд бол хацсангүй гайгүйсэн. Яг нэг багшилж байгаа. Тэгээ яг хүчээ стрит чиглэлийн хичээл энтрээ заадаг байсан учраас. Тэгээд гоё юмнууд нь тэр хаваан сургуультай төстэй гоёсэн. Яг доктор оюутнууд тагаа яг нэг үеийн 20-30-аад яг доктор уус болгоноос ирсэн, өөрөөр усудаас ирсэн хүмүүс нэг анги болоод суралцаад, танилцаад, тэгээд соёлоо хуваалцаад тэр гоёсэн. Тэгээд ер нь бол маш их сууж байгаа те доктор чинь ихний paper хэвлүүлээд тэгээд нэг reject болох мэдрэмж бас айгу хэцүү мэдрэмж байлээ. Миний болохоор ерөөсөө шууд access болоогүй, эхлээд reject болоод дараа нь access болдог. Тэгээд journal paper-ийн бас нөгөө хүлээх ингээ хугацаа те 6 сарын хугацаанд ингээд major revision, minor revision гэл ингээ хүлээн өглөө болгоороод за энэ маань минийхийг шалгаж өгөө юу, статус нөөцлөж өгөө юу гэж шалгадаг. Би одоо яасан юм бодоо гэж тэр мэдрэмжүүд нэг тийм. Тэгээд бас өөрийгөө олт юм байна гэж бодсон. Нөгөө ганцаараа яг лаборатори орчинд суугаад миний зорилго яг юу илээ, одоо би хэн бэлээ гэж Монголд бол тийм зав байхгүй юм байна гэж бас ингээ баян завгүй байсаар байгаа. Яг өөрөө өөртөө тийм ярилцах боломж олдоогүй. Тэгээд манай ширээдэд байгаа тэр Мануар Боянга профессор яг надтай ингээд 7 хоног болгоо митинг хийгээд намайг чиглүүлж авдаг гэсэн. Тэгээд тэр профессорт бол маш их баярлалаа. Юки Катабаяши профессор бол Японд нэг скриптийн топ профессоруудын тоод болдог. Нэлээд завгүй. Тэгээд лаборатори юмудаа шалгадаг, ерөнхийд нь чиглүүлдэг. Мануар Боян профессор болохоор яг надтай тууж ажиллаад ингээд тэгээд бүр эхнээс маань ахуулаад ингээд папра яаж бичих тэр машин learning судалгаа бүх юмыг ингээд чиглүүлээ. Одоо өөрчлөлт ингээд холбоотой байж байгаа. Тэгээд би өөрийгөө яг тэр team lab профессорууд дээр очсондоо хаттай гэж бодож байгаа. Тэгвэл тэр миний сэтгэл зүг ингээд профессор маань миний судалгааны ажилд анхаарал тавьдаг. Тэгээд дээрээс нь миний сэтгэл зүйд хүртэл анхаарал тавьдаг. Гэр бүл маань анхаарал тавиад тэгээд одоо энэ хүрээд ирсэн байхад хүртэл за ирээдүйд одоо яг энэ дээр ингээ хамтран ажиллах уу юу болж ингээд санаа тавиа явж идэг. Тэрэн дээр нь тийм бас профессорудтай юм байна. Одоо миний мэдгээр одоо профессор хамгийн чухал гэж бодоод байдаг байхгүй. Одоо докторт сурах бол. За сургуульд бол чухал тий. Сайн сургууль мэдээж сайн. Гэхдээ нэг сайн биш ч гэсэн тэнд сайн профессор байх юм бол тэр бол хамгийн одоо нөгөө амар сайн сургууль муу профессортай байснаас жоон өндөр сургууль сайн профессортай байсан илүү дээр гэж бодод байдаг байхгүй. За тэгээд
UK профессор маань болохоор намайг ингээд хилээ сайжруул. Энэ айгүй шаардлага өндөртэй профессор. Өөрөө Япон хүн гэхэд яг Америк British accent-аар яг натив хүн шиг ярьж чаддаг. Тэгээд тэр нөө журналын ревю хийгээд ихэд бас надад ихлээд айгүй хэцүү байсан. Тэр нөө том журналын сэтгүүлийг ревю хийн гэдэг бол би ихлээд бол үнэхээр чадахгүй гэж бодож байсан. Тэгээд профессортой та ингээд намайг хийж чадна гэж бодож гинөө гэсэн чи төгсөж очиод сургуультай багсна. Өөрөө хүмүүс өдөртөн тэгэхээр энийг юу ч гэсэн оролдоод үзгээд тэгээд эхний нэг 2 3 паперыг бүр нэлээд олон хоног уншаад юу гэж байгаа вэ? Ревювээ бичгтээ хүртэл нэлээд бодоо яадаг үлээгээд сүүлрэг бол нэг юм уу 2 өдөр ч юм уу уншаад ингээд бас хийх боломжтой байна гэд тэрийг ингэж чиглүүлж өгснээр профессор манаас итгээд тийм нэг хариуцлагатай ажлыг өгсөн учраас би бас өөрийгөө ингээд чадах нүггүй юу гэж байгаа даан болох юм байна гэд тэрэн дээр хийсэн даа. Тийм тэгээд тийм их ба. Хизэнээс эхлээд review paper одоо хийлгэж эхэлсэн бай. Тэр 1.5 жил байна уу? Тэр хацаанаас хаа очоод олоос нь Ямар инженерийн хөтөлбөр маань очоод хичээл үздэг билүү? Үздэггүй лөө? 4 жил үү те? 3 жил. 3 жил. Тэгвэл хичээл үздэггүй хувилбар те? Шууд суугандаа суугаа явцдаг те? Манай сургууль бол тэгсэн. Гэтэ нөгөө сургуулиасаа болд юм шиг үлээ. Зарим сургуулиараа кредит цуглуулна гэд манай сургууль дээр 3 кредитийн хичээл заавал үзэх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээрээ нөгөө англи хэл тэгээд тэр нөгөө нэг project management-ийн тэр нь орчин. Ерөнхийдөө бол очиод шууд судалгаан дээрээ сууж эхэлсэн. Тийм зүйлсэн манай сургууль. Тэгээд англи хэл дээр бол яг тэрийг би тооцохгүй байхгүй. Яг мэрэгжлийн хэл мэрэгжлийн хичээл сураагүй сурдгүй юм байна те. Нөгөө өмнө орж ирсэн манай Далайхийн хоёр бас тэгжсэн мянган инженерээр яваад 3 жилд магистр доктор хамгаалцсан гэдэг айгүй мундаг. Би тэгээд миний бодлого айгүй хэцүү сонсогдоод байгаа байхгүй. Яа би чи нөгөө нэг жил эхний 1 жил 2 жил хичээл үзээл те шалгалт өгөөл ингээл явж ирсэн. Тэгээд дараа нь судлаар байгаа ингээл жоо хожуу судлаар байгаа орцол юм байлээ л дээ би бол. Тэгээд яван цаг алдсан талтаа л юм байлаа. Тэгэхээр таад маань болохоор очоод бараг шууд day 1 судалгаан дээрээ суугаад явчих юм байна тийм ээ. Тийм. Нөгөө 3 жилдээ багтааж төгсөх ёстой гэсэн даалгавар явж байгаа болохоор очоод профессорудаа хэлчихээ ер нь яг судалгаагаа ихлээд их дуусгаад хугацаанд нь багтаагаад төгсчихье гэдэг үүднээс нэлээд шахах юм байна гэж бат. Тэгээд өдөр болгон хагтаа мөстэй сангууд 3 жил сууд хэлдэг хамаалын өдөргөө. Тэгвэл амралт зугаалахаар ер нь их яваагүй юм шүү те. Яасан. Тэгээд нэг папра одоо юу ахаад access болохоор ч юм уу те нэг өөрийгөө урамшуулдаг байсан. Япон дотроо бол бас нэлээд яг ер нь бол аяллаа. Тийм. Тэгээд аялахаар нөгөө нэг лаборатори орчин тэгээд судалгаа хийгээд тэр амьдрал тэр их нөгөө нэг ачааллыг ганц гаргаж байгаа зүйл маань аялалд очраад тэгээд Сингапур руу тэмцээнд орох гэж яваад Хавай сургалтанд яваад тэгээд нөгөө корона болоод хэл хаагдсан. Тийм болохоор Японыхон хотуудаар нэлээд ааа. За надад нэг юм би өөртөө бас мэдлэг болох гэдэг асуумаар санагдаад байна л да. Одоо ингээд 3 жил таад ингээд танай профессор чинь докторыг хамгаалуулах гэдэг өдөртөд явж чинь 3 жилийн дотор. Тэгэхээр яг жилдээ ингээд дедлайн тавиад за эхний жил чи ийм юм хийх ёстой шүү, хоёр дахь жил ингэх ёстой шүү гэдэг ингээд ийм төлөвлөгөө нь яг яаж явдаг вэ? Надад сонирхолтой санагдаад байна л да. Ингээд очмод за ийм юм хийн шүү, ийм хугацаатай шүү. За 6 сарын дотор ч юм уу энэ жилдээ чи нэг конференц хийлгүүлчих ёстой шүү ч гэдэг юм. Ингээд яг төлөвлөгөөнийхэн талаар нэг жоох юм яриач. Тийм. Төлөвлөгөө болвол яг очиод судалгааны чиглэлээ аваад явчихгоос нөө судалгаагаа хийгээд эхлэнгүүт хизээ конференц эхний конференц папер өгөхгүй гэж дедлайныг нь асуугаад. Тэгээд ер нь судалгаагаа ингээд хийгээд явж байгаа дүр дүндээ хүрчингүүд ер нь тийм нөгөө эхний жилдээ нэг конференц папер, хоёр дахь жилдээ дараагийнх нь конференц папер журналтай ч юм уу яг тэрийг нь тэгээд гаргаад явчихж байгаа. Тэгээд аль болох нөө шахуу сар болгоно нөгөө лаборатори митинг дээрээ тухайн сарынхаа хийсэн судалгаагаа танилцуулдаг. Том яг лабораторийн профессортой шивэдэд байгаа профессортойгоо болохоор 7 хоног болгон юу хийснээ танилцуулдаг. Тэгэнгүүт шивэд профессор маань болохоор Google документ болон Overleaf нөгөө латекс дээр
Ингээ миний процедурыг хардаг. Бараг өдөр болгон намайг юу хийсэн үү гэдгийг ингээ хянаа явж идэг. Ерөнхийдөө бол тэр чинь гоё арга шүү. Тэгээд нэг өдөр ингээд юм бичихгүй болсон гоо өнөөдөр юу хийгээ дараа. За Японд одоо ингээд сурахад одоо алдсан юм байна уу? Өөрийн чинь хувьд одоо тэгчдэг байж тээ энэ 3 жилийн хугацаанд тэгээд тэгрийг өстө хийж амжсангүй ч гэдэг юм уу? Нэг тийм харамсдаг юм байдгүй. Нэг том биш л дээ зүгээр жижигхэн чи санаагүй. Тэр Япон хэлээр сурч амжсангүй дээ л гэж боддог. Нөгөө судалгаанда яг англи хэлэндээ төвлөрөөд Япон хэлэндээ бол яг ойр дурын сайн уу юугаар сурсан болохоос яг цаг гаргаж сууж чадаагүй. Тэрэндээ жоохон харамсдаг. Тэгээд Японоос нөгөө юунаас судалгаанаас биш өөр ямар нэг гоё юмнууд олж авсан байгээд тий. Тэрэн дээр бол яг цаг барихыг өөртөө нэвтрүүлэе гэж хичээж байгаа. Гэхдээ яг японочдыг бол барив. Одоо Японд байхдаа бол нэг юмнаас 1 минут хожигдож үзээгүй. Нэг юмнаас 1 минут хожигдвол бараг лабораториосоо хөгдөх хэмжээнд хүртэх юм хариуцлагатай. Тэгээд тэр нөө ёс зүй дүрм гэдэг юмыг бол тэгээд сургуультай ганц Монгол оюутан байгаа учраас миний нэр гарахгүй Монгол гэдэг нэр гарах учраас ер нь дүрмийн дагуу явчих гэж нэлээ үзсэн. Тэгээ баян дүрм дагаад хараад жоох ядарч юм тэгээд тэгээд тий тэр цаг барах тэгээд хүнээ гэсэн нийгэм байна гэж айгүй батсан. Чи ямар позишнтэй юу хийдэг нь хамаагүй төрийн байгууллагуудад очиход ингээд яг хүн гэдэг утгаар нь яваад бүх үйлчлэгээнүүдийг нөгөөл гаргаад ирдэг. Үйлчлэгээний соёлын айгүй дажгүй. Тэгээ бүх юм хуваарийн дагуу яг хэдэн цаг хэдэн минут гэвэл хуваартай төлөвлөгөөтэй дараа 7 хоногт юу хийх маань өмнөх 7 хоногийн мэйлүүдээс ингээд тодорхой болчихдог ч юм уу. Манай улсад болохоор эренгүүт гинтийн шийдвэрээр гадаад яг ингээ хуваарийн дагуу бос явдаг санагдаад. Тийм тий. Яс Японд нэг жил байсан. Үнэхээр гайхамшигтай зохион байгуулалттай улстай тий. Нэг тийм нэг юуны аялал жижигхэн day trip байгаа байхгүй оюутнуудыг аваад тэгэл тэгэхэд чинь яг сар гарны өмнө тэр план нэрж байгаа байхгүй нөгөө хөтөлбөр нь тэгээ ингээд цаасан дээр хийвэлчихсэн ингээд тэр цаг цуглаад автобусаараа яваад ингээд оройд тэр нэг тэгээд сар гарны дараа нөгөө өдөр нэг болоод яг л нөгөө цагтаа очсон яг л цаг бүгд ингээд суулцсан бүх яг юуныхаа дагуу явсаар байгаа яг л цагтаа ирж бууж байгаа. Харин За баярлалаа. Манай подкастын урилгыг хүлээж авч оролцож өөрийнхөө судалгаа шинжилгээний ажлын талаар бас Монголын судалгааны орчны талаар Монгол улсын cyber security гийн талаар улсын түвшин сургуулийн түвшинд за ингээд ярьсанд Японы талаар өөрийнхөө бас сургамжтай сурсан мэдээд сурснаа хуваалцсанд үнэхээр баярлалаа. Ингээд ирээдүйд одоо доктор Виктортай бол маш их амжилтыг хүсье. Судалгааны ажлыг битээ зогсоогоорой. Одоо нөгөө voice дээр одоо ингээд босхгүй шүү өргөжлүүлээд уран бүтээлээ хийгээрэй гэдэг шиг. Угаасаа хийх нь тодорхой харагдаж байна. Маш олон тийм одоо сайн профессоруудтай хамтарч ажилладаг юм байна. Одоо Ализаны ийм офер авсан Солонгост постдокор ажиллах офер авсан байгаа юм байна. Тэгээд ер нь миний одоо ойлгосноор бол хүний амьдрал connection холбоо одоо манайхаар одоо танил тал тий. Гэхдээ нөгөө муу юмдаа хэрэглэх биш. Сайн ашиглах танил тал аягүй чухал байдаг. Connection аягүй чухал байдаг. Тэгээд өөрөө бол аягүй сайн connectionтай юм байна. Тийм болохоор ирээдүйд их сайн ажлууд хийгээд явах юм байна гэдэг нь бол надад бол ер нь аягүй бүрэн төгс харагдаж байна. Тэгээд одоо юу гэдэг энэ том ажлын ард ингээд даваад гарсан баяр үргийн ээж нь бол өөрөөр чинь одоо дээрээс хараад бахж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм тэгээд одоо ингээд сүүлийн 1 минутыг ч юм уу те урьдчилдээ. Тэгээд ингээд лайваа дуусгая гэсэн. За маш их баярлалаа. Энэ гоё нөгөө юунда ярилцлагатаа урьж оролцуулсанд. Тэгээд сүүлийн 1 минутыг бол талархлаа илэрхийлмээр нэг бодож байна. За тэгэхээр
би энэ докторийн судалгааны ажлыг ганцаараа болоогийн төгсөж чадхааргүй байсан. Тэгээд сургуулийн салбарын маань зүгээс сургуулийн маань зүгээс намайг дэмжсэн гişиг жаргал багийн төслийн багт орж байгаа учраас мянган инженер төслийнхэн маань тэтгэлэг өгөөд санхүүгийн самж асуудалгүй байсан учраас зөвхөн судалгаан дээр төвлөрөх боломж олсон. За тэгэхээр сургуультай салбартаа гişиг жаргал авсаа мянган инженер төслийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд мэдээж профессорудаа Юки Катабаяши, Мануэл Буян, Дүүдүү, Дилүүр сенсей, Танака сенсей гэдэг бүх профессорудаа баярлалаа. За тэгээд хамгийн гол нь гэр бүлийн гишүүдтэй тэ намайг 3 жил сурж авах хугацаанд даадлыг маань баттай даагаад эзэмсэн хайртай хандаа. За тэгээд хүүдээ ээжигээ доктор хамгаалахад 3 жил Япон улсын орчинтэй батаад Япон соёлтойгоо нийгэмшээ. Тэгээд аавтаа охиныгоо яваад ирээрээ гэдгийг эндэмсэн. Дүүнэртээ намайг байхгүй танайг минь заваагаагүй 3 жил байжсэн. Тэгээд тэр бүх хүмүүс талархлаа гэж хэлмээр байна. Яг гэхэд хүн бол ганцаараа ямар нэг юм хийх боломжгүй. Энэ олон хүний дэмжлэг, туслалцаа одоо байгаа учраас энийг хийж чадсан. Тэгээд бас тэр яг таны тэр хэлсэн үгтэй санал хийв. Намайг профессор маань явахад яг тэгээд загсан. Одоо Японы профессор маань ер нь бол академик орчинд хүн судалгаагаа өргөжлүүлж авъя гэвэл connection, collaboration маш чухал байдаг. Тэгээ манай лабораторийг өмнө нь төгссөн хүмүүс одоо төгсөх гэж байгаа хүмүүс ингээд тэгээ энэ бол ингээд collaborationтэй яваарэ гэж яг дахиж хэлчихсэн юм байна. За баярлалаа. Тэгэхээр таалагдлаа. Баярлалаа. За ингээд тэгвэл өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд өнөөдрийн лайвыг дуусгая. Лайв үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд лайв маань ингээд хадгалагдчихна. Тэгээд дараагийн үзэж чадаагүй хүмүүс угаасаа үзээд хэрэгтэй юм аваад хүмүүст хэрэгтэй юм ярьсан гэдэгт бол бүр итгэлтэй байна. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Таны сайтын судалгаа шинжилгээний ажил амжилт хүсье. За баярлалаа. За.